Тэгвэл ингээд энэ юу вэ? Энэ нөгөө нэг ингээд үүднэ. Үүднэ. Нэгээс Гадчихсан юм уу? өмнө ч та бүр жоохонд бол байран дээрээ тоглож ирсэн санагдав. Одоо яг дөрсөд нь орж ирж байна бүр. Орж ирж байна уу? Тэ. 15 хүртэл байдаг хаа тий. Би мэдхгүй болохоор зурж чаддаг. Зөөрэ би гоё ингээд хөдөлгөөн ич. Чи байнгын хөдөлгөөнтэй байдаг үстэй. Ихчиг одоо хөдөлгөнөө гэдэг. Дасгалын. За цаашаа одоо ийшээ тат. Багш шигтэй дасгалжуулах шиг. Чи хитэ ярьсан мэр энэ хөлчин багтах уу? 45 уул шүү. Та надад зориулж юм том зураад байгаа юм биш үү? Тий. Үгүй гэхдээ ер нь л нэг иймэрхүү байдаг баха. Одоо л ойлгоч шүү дээ. 1 2 3 4 5 6. За би тоогийн зургийг ийшээ явах юм шүү за. Энэ 5 шүү дээ. 6 7 Нэг дээрээсээ хилдэг үлээ. Ингээд шидэн шүү дээ, тэ. Хэрвээ яг энэ хэсгээсээ гарах юм бол энэ удаагийнх дээр би өнжинэ гэсэн үг байхгүй юу? За. Тэгээд ингээ яа. Ёо за. Одоо чи. За. Яна их зэрэг авчих чи. За. Гоё. Бас хамтаа Баярлаа. ажиллах юм уу? За би явлаа шүү. За харъя. Чи тэрнийг Би чулуугаа одоо авнаа. Зөв. Айгу эрсэлтэй юм. За. За. За би ялцсан уу гэхгүй. За. Шидэх юм уу? За. Ваа. Тийм байна те. Энэ өсгөтэй гуталтай тоглол гоё юм байна. Амархан байгаад байгаа юм байл. За. Гоё. Гоё нахад тогломоор байна. Би бол ихчтэй бол супер нэг баг болох юм байна. Болох юм байна. Хойлоо гоё хамтарчлаа. За. Сая чиртадад хийрэв. Өөр тоглоом тоглоод. Чанд ямар байсан? Чиртаа юу? Яг буцаа хүүхд толцсон юм шиг санагдсан уу? Тэнд ямар байсан? Гоёс. Нэг юм агцсан хөдөлгөөн хийж мэдчих гоёс. Тий, надад хамгийн гоё нь яг нэг хамтарч ажилласан ш. Та надад ингэж тулж гисэн ш. Тэр гоёс. Тэгээ ойлгоод зогсоосон тэр хамгийн гоё. Тоглог өөрийгөө нэг товчхон танилцуулаад тэгээд юу яах вэ? Аль яг хиддэг хөөхтэй вэ? За. Би мэдлэг хэрэгтэй юу? Мэдлэгчтэй. Үзэгчтэй ямар Яа их чигээ ажил сонсож чинь тэг. Ямар ч сан баярлаа гэдэг бүгд тэр ингэж намайг урьсан. Тэгээ бүгдээ үзэж байгаа хүмүүсээ сайн байцгаана уу? Тэгээ Сэлэн бодос багийн тамирчин байна. Тэгээд тулга гэдэг. Тэгээд Сэлэн бодос гэдэг шинэ саксон мөнгөний дээдлигийн юм баг гарч ирсэн. Тэрний бас холбон тоглогч хийгээ явж байгаа юм залуу байна. Айлын би хамгийн том доороо 2 дүүтэй. Дунд нь болохоор эрэгтэй. Доод хамгийн бага маань охин байгаа тийм гэр бүлийн хүүхэд байна. Одоо залуу болсон л тоо тийм. Хөөе, эмэгтэйдээ бол ирэх үү? Супер ирэх шүү дээ бүр. Юу, хоёр ах нь хоёулаа ирэхлүүлнэ тий. Бүр би бол бүр яач чаддгүй ер нь бол. За гэдгээ бөмбөрүүлнэ гэдэг лөө. Тэгээд алхан дээр бөмбөрүүлнэ. Тоглолтож үздэг үү? Тэгдэг. Ирж үздэг үү тий? Ирж үзэн зургатаар үзэн тэгэл контент ментэн бүх юм шеэрлэн. Дандаа зүрхтаар нь тоглолтын дараа хайцсан гэдэг. Охин түн хидтэй вэ? Одоо 16 настай. Том юм биш тий. Өндөр үү? Тэг өндөр шүү дээ. Бас такс тоглох уу? Үгүй. Болохоор нөгөө дасгалжуулагч байсан болохоор охиноо л тоглоулахгүй гэдэг. Хоёр хүүгээ бол тоглуулж байгаа. Тэгээ охиноо тоглуулахаар миний ойлгосноор бол нөгөө гар нь муухай олон тийм эмхтэй хүний хүүхдийн одоо
одоо гоо зү үзэсгэлэн байхгүй болчихно гэдэг аав тоглох гэдэг. Тэгээ өөрөө хөөрхий аягүй тоглох хүсэлтэй. Гэхдээ аягүй зураг зурд юм билээ. Тэгээ урлагийн талтай аягүй юм бидэг. Өө тийм. Би ч айлын голынх нөхгүй юу? За. Ахтай эрэгтэй дүүтэй байхгүй. Таас аягүй ирэх хүссэн үү? Ер нь ирэх штэ тэр чинь хүчээр намайг бүх юм миний талд болно штэ нөгөө аав ичээр. Хүй игчтэй хүй дүүдээ гэсээр бод би чинь тийм. Айлынхаа зохин болохоор тий. Зохин болохоор. Тэгтээ эсрэгээрээ манай ах эднэр чинь надад зодоо модон зааж өгөөд зэрлэг. үсрээд манай ах ихсээ телевизээ хажууд диван дээр намайг зогсоож агаад чи одоо ингээд үсрээд ингээ буугаад ир гэдэг байхгүй. Тэгсэн чи би үсэрч буух гэж агаад телевизээ ажидлыг таглаа гэсэн. Таныг тэгж хэлсэн чинь би нөгөө дүүгээ багада айлгаж ирсэн санчлаа. Яаж? Нөгөө хоёр эрэгтэй тэг ганц охин дүүгээ нөгөө робот болгож айлгаад тэг хөөрхий одоо хүртэл хэлдэг байхгүй. Та хоёр намайг айгүйх ингэж тоглож айлгасаар аимхай болгоцсон. Би бол айгүй зөрөгтэй тийм цоглог охин байсан гэсэн манай ээж гэлтэй. Намайг хитээ. Тэгтээ эмэгтэй хүү аимхай ах нь гоё үзэсгэлэнтэй шүү. Тийм бах тий. Тийм шүү. Гоё эмэгтэйлэг. Эмэгтэйлэг. Тэгэхээр олон ах та эмэгтэй хөлт бас хөөрхөн тийм эмэгтэйлэг болт юм шүү. Зарим нь эсвэл амар бүр ингэ дуурайгаад ингэ авчихдаг бах тий. Магадгүй. Тий. Тийм охтууд байдаг шүү. Чиний яг ярианы чи өнгнөөс танаа эмэгтэйдүүд чинь нэг хөрх юм эмэгтэйлэг юм гоё зураг мөрөг зурдаг юм нэг нандаа охин юм шиг санагдлаа. Би дараа зургийг үзнэ. Тэгээрээ та. Тэгээ. Ээжтэйгээ айгүйх адилхан. Манай ээж модель байсан. Тий. Загвар өмсдөг байсан. Мөнх цэцэг гээд. Намайг яг 2000 онд би дөрөөд тэгээ ер нь л карьераа за хоошоо тавьсан бил тэгээ. Тэрнээс өмнө болохоор яг загвар өмсдөг гэсэн. Түлстэй хоёр гоё хос юм биш тий. Аав нь сагсчин. Ээж нь модель. Нөгөө од гэрэлгийн ихчид штэ мөнхийн залуу гээд тэгээ ихчийн зургууд альбом дээр байдیں۔ Нөгөө ээжтэй хамт явцсан. Тэгээ тэмцээнээр яваад харангуут энэ од гэрэл ихч штэ гэл тэгээ ээж хамт байхаар айгуу гоё. Тэгээ ээж чи одоо гоё юм өндөр юм гоё юм. Ямар гоё юм чи тэгвэл аргагүй гоё гэр бүлээс төрсөн хөхтэй. Ямар гоё ген вэ? Гоё ген вэ? Тэ? Өстө бахархах хэрэгтэй биш. Яа би бол үнэхээр бахархаж байгаа. Ялангуяа сүүлийн үед айгүйх бахархаж байна. Аав маань дээдлийн 2 удаагийн авраг сагсан мөнгөний тамирч, мэрэгжлийн тамирч байсан. Тэгээ хоёулаа өндөр. Тэгээ аавыг яг сургууль дээр ирэхээр манай найзууд айгу сүрддэг. Тэгээ ааваас айдаг. Нөгөө манай аав айгу тийм дуугу. Тэгээ нэг юм сүрдмээр хүн байдаг. Дуу чинь их сүртэй харагддаг. Тэгээ сүүлд аав өөрөө хэлжлээсэн. Тэгэл энийг ингээд бөхчүүд ингэж ашиглт юм а тий тоглолтын дээрээ тэгээд надад нэг зөвлөгөө өгтөө. Тоглолтын дээрээ чи эмоц гаргах хэрэг байхгүй юм. Дуугу байвал эсрэг богийн хүн чинь нөгөө чамаг ерөөсөө шинжиж чадахгүй. Тэгэхээр ийм тактик үед ингэж гисэн тэгэл яг сансан ш тэгэл. Хүүхдүүд үгүйс айхан аргагүй юм байна гэж бодлоо тэгэл. Тэгээд бодсон чинь намайг багаас эхлээл ер нь хамгийн сайн цэцэрлэг, хамгийн сайн сургууль, тэгэл хамгийн сайн сургалтуудад ингээл явуулсан. Тэгэл би тэрний ачинт л одоо ингэ сууж байгаа л гэж ер нь айгүй бодсон. Амар гоё. Хөөх ааш чинь зургийг үзэл та хосоор байгаа зураг байна уу? Бага залуугийн зургнууд байгаа. Вау. Эцэнцтэй үзэсгэлэнтэй. Би тэгтээ бүр яг моделийнх нь үеийг харуул би бол таних юм байна. Вау. Ямар гоё юм бэ? Ямар гоё хос вэ? Надад хамгийн гоё юм нь ингэ санагдлаа. Аав чирэ чинь өөрсдийнхөө тэр бие гоё авч явсан. Өөрсдөө тэр хобби те тэгэл тэр одоо нөгөө биегаа одоо мэдгүй ингээл залуудаа ингээд зүтгэсэн бүх юм нь те өнөөдөр ингээ хүүхдэнд бахархаад хүүхэд нь бас тэрний генийг ингээ авсан гоё зин тоглогч болчихсон те ингээ сууж ингээр бас л аав ээжийн бахархал үсттэй. Баярлалаа та гоё хэллээ баярлалаа. Юу гоё сонсогдчих би өөрөө сонссон чинь. Би зүгээр л тэг шууд тийм хүн болгон тэгж бодно. Зөвхөн аав ээжээсээ ингээ өвлөгдөж ирээд ингээ суусан зан чанар юу байдаг вэ? Аав ээжээсээ. Би тулгайг мэдчихлээ. Ааваасаа сагсчныг авсан. Тэр зөв. Тийм. Гэтэ энэ чинь мэрэгжил яг юм зан чанар аав ээжээсээ авсан тийм зуршил юм байна тий. Зүгээр ингээ өөрийн мэдлэг эсвэл аав ээж нь хэлсэн ч юм уу эсвэл өөрийн мэдлэг. Яг дуурайна гэж бол бодоогүй. Гэтэ тэр чинь ингэдэг байхгүй юу? Хажууд
хин байна түүнийг л дураа штэ тий дөнгөж төрөөл аав ээжийнхээ ярьж байхад нь бид нэр монголоор яриад сурч байгаа зү тий. Тэгэхээр чин манай аав угаасаа эмч мэрэгчлээ. Тэгээд цэвэрхэн орчинд дуртай. Тий. Манай аавтай адилхан юм. Адилхан уу? Тэр чи бас дуурайсан уу тэрний? Би Тэгээ бас дутуул явж байгаа юм. Тэгэл өглөөлээл явчихдаг. тий тэгээд нөгөө аавын одоо манай ээж бол юм гэртээ юм цэмцгэр бас юм өөрөө бүжигчин хүн болохоор ингээл юм гоё юм ингээд байдаг нарад. Тийм манай гэр ер нь манай аав ээжийн тийм намайг баг байх үеийн тийм юу байдаг. Та ээж болохоор бүжигчин аав чинь эмч байсан юм тий. Тийм тэгээд яг аав бол насаараа л удирдах ажил хийсэн. Дарга байсан. Тэгээд аавын нэг тийм өглөө эрт босдог. Тэгээд жоохон зарчимч тий. Тэгээд манай аав үнэхээр хөвгчлөлтэй байхгүй юу? Тийм үү. Тий. Наваг гэж жоохон байсан чи аав энэ дэр нэг юм том мингөдөг байхгүй юу? Тэгээд хөөе энэ аавын энэ мингс ингээл би нэг гайхсан юм шиг. Тэгсэн чи аав нэг өдөр ирсэн. Миний ах энэ мингэн дээр дартаа гэдэхгүй юу? Жоохон байсан би. Очоод дарсан чи аав унгацсан. Тийм юм марц. Би яг аавын тийм сахилгагүй юм дуурсан юм байна. Сая ярьсан чинь. Ээжийн бол тэгэл яг хуу ээж бүжигчин тэгээд нөгөө цуг явсаар агаад бас нөгөө урлагийн мэрэгчлээ болсон. Тэгээд урлагийн салбарлаа орсон. Манай ээж их тийм юу? Зөөлөн сэтгэлтэй. Ийм уйрамтгай тэгээд их ийм хүнийг хараад их өрөвддөг тийм юм. Би зургийг харж болох уу? Бид таруулсан юм чи та надад хөө ямар гоё юм те. би сайхан сэтгэлтэй хүмүүс бүр гоё дуртай бүр. Үнэхээр сайхан сэтгэлтэй. Гэтэ би тэр яг 100% аваагүй юм шиг байна. Энд бас заримдаа аюу хатуу болчихдээ ш. Тахтуу юу? Тийм ер нь ажил дээр би заримдаа жоохон хатуу байдаг. Тэгдэг үү? Нариулагчаа. Хөө штэ. Гайгүй юу? Та арай амар зөөлөн боос. Тийм үү. Тэгвэл ээж л ахгүй. Би одоо юм ярьж та. Тэгээд ээж мэж гэхээр нүрч өрчлээ. Йоо, яг манай ээж бүр яг манай ээж. Тэгээ ингэж инехээр ингэж инэ гэж юм гэдэг. Ээж ч бас тийм үү? Миний тухайг өрчих ирэл бүр гэл. Яг чухал юм ярьж байгаа чинь сатарчдаг гэдэг. Би тэгээ хөөх юм. Ээж минь болохоор л тэгэл жоохон ингээл түнэр хаал уурлаа. Ээж би жоохон юм ярьж штэ. Би бас тийм ээж охиныхаа ярианы хүчийг сулруулад байдаг гэдэг байхгүй. Тэггүй одоо зүгээр яар. Тэгээ би ингээд нүр мөр ингэж мингэн штэ. Тэгээ юм гэрт мэрт чи ингээл ингэж мингэн бичгээд. Манай ээж бүр ингээд азаач би чад энэ зураг үзүүлэх гэсэн яг гараад. За. Манай ээж бүжгийн хувцастайгаа би тэрвэрлсэн байгаа. Тийм шүү дээ. Царийн хамар яг адилхан юм шүү дээ. Би өөрөөсөө царийг дуурайсан. Тийм юм. Тийм. Тэгээд манай аав тэгдэг хгүй. Манай ээж яхаа бор арстай. Тэгсэн чинь аавынхаа цайвар арсын дуурайгаад ээжийнхаа нүд мүдийг ингээд дуурайгаад аавынхаа гарыг дуурайгаад ингээд хуваагаад авцсан. Тий аавынхаа айгу тийм дөргөө. Манай бас дөргөө ахгүй юу? Дөргөө юу? Дөргөө. Вау. Бүжиглэхээр манай ээж өөрөө урлагийн хүн шүү дээ, тэ. Тэгэхэд чинь ингээл нөгөө гэрт найзуудын нэрэл хөгжим тавиал бүжиглэн шүү дээ, тэ. Тэгэхэд ээж аав ээжээс илүү бүжиглж байгаа тэнд бүрс ингэж мэдсэн. Тэгэхэд ээж тэнд ингэж Вау. Дөргөө гэж гоё үг байна. Дөргөө. Тэгээ би ч бас дөргөө. За тэгээ аавынхаа сагсчныг дуурайсан. Ээжийнхэн гоё биеийг дуурайсан. Баярлалаа. Тэ. Дээжээс авсан гэвэл тий айгүй тийм нөгөө бие цагнах гэх юм ингээл байн одоо зүгээр сууж байгаа л ингээл за жоох ингээд тийм үү тэгээд тийм үү тэгээ нөгөө байнга зураг авалтанд ордог хүн болохоор айгүй тэгдэг. Ааваас авсан чанар гэвэл ерөөсө зогсдгүй аав бол зогсолтгүй гэх юм уу. Нэг үгээр хэлэх юм бол аав бол үнэн зогсдгүй. Байнга нэг юм хийж л байдаг. Ерөөсө ажиллаж л байдаг. Айгууд одоо хөдөлмөрч гэх юм. Тэгээд ер нь аав сүүлийн үед надад яг өөрийнхөө аавын талаар ярьж байгаа. Танаа өвөө чи ийм хүн байсан. Айгүй тийм ажилсаг. Ер нь ийм дарга хүн. Тэгээ ингээд надад ийм заасан. Тэгээд тэр нь ингээд ер нь намайг кодлж юм шиг. Тэгээ яг зүгээр хэлж байгаа нь яг ингээд сануулж байгаа хэдий ч гэсэн үйлдэлээр айгүй харилцсан. Яг миний ингээд 90 тойронд байхдаа ингээд ерөөсөө нэг юм ярихгүй. Ингээл ингээд хийгээл. Тэгээ одоо би ингээд 26-наас хүрчээд ер нь ингээд хөөрхөн амьдрал дээр тэгээ нөгөө бие даах гал явангууд аав маань ингэжсэн юм байна да. Нэг ийм үед л ингэжсэн юм байна төстэй. Хүүн бол аавынхаа тал байдаг гэдэг үнэн л юм байна да. Нэг амжилт одоо хүрээд аавынхаа тал
талд хүрдэг гэж нэг тиймэрхүү утгатай үг байдаг шүү дээ. Гоё юм тий. Тэгэнгүүт ер нь бол би бол аавыгаа ер нь бол супер хүндэлдэг. Айгүй хүлгэр төрөл авдаг. Гэхдээ байнга бол юм байгаагүй. Ерөөсөө нөгөө яг сүүлийн үед айгүй дотн болчиход байгаа. Тэгтээ хүн аавынхаа хажууд байхаар илүү зөрөгтэй болчихдог. Тий. Аав нь тэгвэл ингээд гэртээ болох бас юм дугаах уу? Тий, аав ер нь бол дугуй. Ялангуяа хүүгүүдийнхээ хажууд жоохон дугуй. Ээжтэй бол айгүй сайн ярилцдаг. Тэр хоёр бол хамаг ер нь юм ярилцаж шийдвэр гаргадаг. Тэг ялангуяа сүүлийн үед бүр ингээд айгүйх хоорондоо юм гоё харилцаал бүх шийдвэрүүдээ гаргаал. Тэгэл тэрийг сонсохоор айгүй хайр хүрдэг. Тэгэл гал нөгөө нэг жоохон бөхтэй юм шиг байна те ингээ олон жил ингээ явсан харилцаа. Тэгэл тэр үед авцаа одоо буцаал ингээ асж байгааг нарангууд ингээ би ч гэсэн айгүй урам авдаг. Тэгээд энэ тэр хоёрыг харахаар л ер нь хайр хүрдэг болсон юм. Тэгэхээр аавч ерөөс айгүй гоё юм авсан ба. Уус гоё хүмүүс юм байна тий. За нэг юм өгөөд штэ. Алим модносоо холондгүй яг тэр шиг бидний бүгд алимны үндэс нь юм чинь бид нэр ахаад алим үндэслүүлнэ. Тэгвэл ямар алим тарихыг хүсэж байна? Та хэдэн алим тийм? Нэг. Одоо 2 болсон гэж. Алим нь өөрөө ахад нэг алим аваад ирсэн гэж. Тийм үү. Тийм найз залуутай болсон. Зөв. Тийм тэгээд хоёулангийн нэг цог байгаа харахаар нэг гоё сэтгэл амар идэв. Сургуульд явахдаа ганцаараа ингээл нөгөө нисгтэр битэр чинь гаргаж өгөөл жоохон нөлмс ингээл сэтгэл хөдлөл үлддэг байхгүй. Тэгэл буцаад замдаа явж байхдаа юмны ах одоо ч яна одоо энэ ачаагаа ингээл аваад сундаа гэл те метран цуух юм болов яах юм бол гэл ингээл боддог байхгүй үргэлжлүүлээл. Тэгсэн чинь найз залуутайгаа яг цуг явах болоод танилцсан байхгүй би найз залуутай нисгтэр гаргаж өгч байхдаа тэг хоёул цуг явсан чинь их гоё юм санаа амарсан шүү дээ. Ингээл хоёлаа нөгөө чиндамент ингээл аваад цүнх мөхөнд байрал миний охин чаажууд нь начиг юм явж байгаа юм хогоос гэсэн. Тэгэл араас нь харчаад цаацаг айгу гоё гэж бодсон. Тэг яг мэдээж охиндоо тайр бараг чацсан юм байна. Манай тайр. Хажууд нь битээр өөрөө ч гэсэн тийм би ааш нөхөртэй аална гэлсэн. Яг л нэг аав шиг найз залуутай болсон. Тэгээд яг миний охин ч хөрхөн гэгээлэг. Тэгээд гоё юм хөдөлмөрч. Тэгэхээр бас өвөө эмээгийн юм үргэлжлэл явж байгаа. Тэ. Миний хувьд болохоор яг нэг урлагийн хүн болохоор нэг тийм зөвөр одоо ингээд надтай хамт байгаа ч гэдэг юм уу те хамт уран бүтээлд орж байгаа юм залуу хүмүүстэйгээ гоё юм хариуцлагатай урлаг гэхээр илүү хариуцлага байдаг байхгүй юу? Ер нь ямар ч мэрэгжил хариуцлага нэгдэг те. Тэгэхээр эн чинь зүгээр авьяасаар явчих юм шүү гэдэг ч юм уу мэдрэмжээр явчих юм шүү гэдэг юм уу тэн дээр нь би хариуцлага нь айгүй гоё юм суйрлуулахыг хичээдэг. Тэгэхээр би бас алимны модоо гоё урлагийн модыг гоё болгоё гэж бодчих. Зүг буруу юу? Зөв шүү. За. Урлагийн мод шиг болгоно. Тий, одоо гэр бүлийн хувьд бол яг хөө тэгэл мэдээж хүүхдийн төлөө хүн хинч зүтгэн, тий хинч хүүхдээ сайн хүн болохыг хүснэ. Ахаад миний тэр нэг мод урлагийн модыг би төсөөлөх байхгүй юу? Урлагийн мод хариуцлагатай. Тий, гоё юм. Илүү гоё цэгцтэй, илүү гэж л би мэдэхгүй боддоо шүү дээ. Гэтэ зөндөө л бодлоо. Урлагийн хүмүүс гоё. Би чи спортоос ингээл гараал заалнаасаа гараал ингээл урлагийн хүмүүс та хэдийнхэн контентыг үзэл одоо энд орох гэж ирэхэд таны хэдэн контентыг үзсэн үү ингээл гэртээ ганцаараа тэнэг юм шиг инээс тэгэл хамт байвал өөдөх юм байна ингээл сая хэсэг хугацаанд тантай ярих гэж гисэн ингээл би бүр ингээд цаанаас ингээ бөмбөлөг шиг ингээд ойгоо айгу гоё тэгэл танаа охинстой лаг хариуцлагатай цэгцтэй хүн болох баха Ер нь тийм бах тий. Миний хувьд миний алим яг би спортын хүн болохоор айгуу тийм дуулууртай байгаасаа л гэж бодож байна. Одоо болгоно л та миний үргэлтэй. Тийм дуулууртай байх ялангуяа эрэгтэй хөхтэй байл. Дуулууртай хүмүүжлтэй тийм мэдээж хариуцлагатай таны хэлснээр их тийм чанаруудыг ер нь бол голдуу
ер нь суулгах гэж хичээх баг. Тэгээ Хүүхдтэй юу? тий. За. Тийм яг нэг спорт дээр болохоор манай багш маань хэлсэн ерөөсөө ингэж дуулууртай байх хэрэгтэй, миний үгийг сайн сонсдог байх хэрэгтэй тий. Спортод ерөөсөө ингэж ялангуяа саксофон хүүхд ардчлал гэж байхгүй. Ардчлал болохоор тий ингэж багшаа би ингэж миний хөл өвдөтэй би өнөөдөр тоглохгүй ч юм уу. Багшаа би ингэж одоо нэг сэтгэл хөдлөл байдаг шүү дээ. Мөди одоо эмоцсон байдаг шүү дээ. Тэнгуудаа би ингэж тоглохгүйгээ зарим хүүхдүүд ингэж суучдаг. Тэнгууд тим юм ерөөсөө байхгүй. Дураараа юм байхгүй. Тэгэхээр заавал багшийн үгийг, дасгалжуулагчийн үгийг сонсох хэрэгтэй. За одоо чи талбай дээр гар гэвэл ямар ч ясан гарна. Айсан ч байна уу? Тэ одоо зөрөгтэй ч байна уу? Тэр гараал тэр даалгаврыг биелүүлэх хэрэгтэй. Тийм тушаал авдаг. Тийм төрлийн хүүхд ер нь бол ялангуяа эрэгтэй хүүхд болгож өсөхийг хүснэ. Мэдээж эмэгтэй хүүхд болбол би аль нь байх вэ гэж би сайн одоо юу таамаглаж мэдэхгүй байна. Тэр одоо бурхны төөргөөр л болох байх та. Хэрвээ эмэгтэй хүүхдээ бол ер нь л тэгэл эрхлүүлсээрээ гал тарах байх та. Ер нь л яаж чадахгүй тэгэл. Магадгүй те ээжээр нь хэлүүлээ л те. Хатуу үг ээжээр нь хэлүүлээ дөө. Ээж рүү тэгэл ингээ хэлчихдэг хүүгээл те. Тэгээ өөрөө бол тэгэл бөмбөрүүлээл хайрлал хамгаалал хангаал явах байх та. Тэс залуу хүүхдээ болно гэж боддгоо. Ер нь л чадвал олон хүүхдээ бол гоё яхаа. Гэхдээ ихнэрээ чи бол аюу гоё зөөлөн тулгаа юу тийм хөөрхөн юу байгаа даа байхгүй юу. Тэгэхээр яг л ихнэрээсээ л асуух байх те. Миний хайр ядрах юм болоо. Дахиад төрүүл ядрах уу? Төрчөөч тхүү гэдэг. Тхүү. Лаг ятгах лах та одоо тийм. Эр хүний 13 их. Чи наад чи онон төхөр болоор нааг ингээд бас шууд хэлэхгүй миний юмнуудыг тий. Тэгээд яхаар ингээд намайг тойроо замаар ингээд ячт юм бэлээ. Жолоод авчт юм бэлээ. Би чи өөрийгөө өстө өстө дураараа явж ийн гэсэн чинь тэр чинь хөрхий ингээд холоор ингээд жолоод цогцол авчт юм бэлээ. Таны нөхрийг л харбаар нөгөө бүрийн ахтай орсон подкастаас шүү таны. Тий. Та шууд эхлээл хайрын түүхээ ярьдаг шүү дээ. Тий. Тэгэл ахыг шууд төсөөлж эхэлж байгаа юм чи. Ийм ах байсан юм байна. Спортын хүн юм байна. Ингэж найрсан юм байна гэл. Одоо бол би бүрийг хармаар та бүрийг та уулзаал эхлээл тэгэл нөхрөө ярьж гисэн шүү дээ. Тэгсэн үү? Би ч ингэсэн тий. Манай нөхөр сакс гоё тоглолт шүү дээ гэл. Талбайд ирэх тулгаа талбайгаас гараад яг явах юм бол тэр талбайд ирэх тулгаа талбайгаас гарсан тулгаа хоёр юугаар вэ? Тайзан дээр ундурмаа. Тайзнаас буугаад ямар хүн бэ? Яг энэ өөр талбайд ирнэ гэдэг хөө. Талбай дээрх тулгаа болохоор илүү шийдэмгий ихтгэлтэй ер нь бол тийм тайван. Ер нь л айгүй тайван. Талбай дээр нь үү? Ер нь нөх үгдүүгүй болчтой. Ер нь айгүйх тийм төвлөрөөд тэгээд айгүйх боддог. Тэгээд би нэг холбон тоглогч болохоор багийг найруулах хэвээр талбайд тасгалжуулагч. Ер нь бол бүр гоёор хэлэх юм бол талбайн жанж. Тэгэхээр тэр ингээл 40 минутын ингээл энийг өрсөлдөөн дунд тий одоо тулаан дунд айгүйх тайван байх. Ер нь сэтгэл зүйн талаа айгүйх хийдэг. Тэгэхээр илүү тайван чимэг болцдог. Тийм тэгэл талбайн гадна болохоор айгүйх тийм нэг гоё сэтгэл хөдлөлөө гаргах тэг хүнтэй ярилцах туртай тэгэл одоо сүүлийн үед айгүйх инээг туртай болчиход байна. Тэгэхээр нэг айгүй инээгээл яг хөө жоо хүчилж байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ надад бол гоё болохоор би бол зүгээр ингээл чөлөөтэй ингээл байгаад байгаа. Яг сүүлийн үеийн тулгаатай би яг тэрэндээ дуртай байгаа. Сэтгэл хөдлөлөө гаргах, тэг мэдээ зүгээр гаргах, гэр бүлтэйгээ цаг өнгөрөөх, илүү яриасаг болох гэж хичээдэг гэх юм уу. J-Vu болохоор яг юм балансалдаг гэж ярьсан шүү дээ өмнөх юм дээр. Стрим дээр бол нэг юм галзуу гэснэ. Шал өөртөө цаачаа. Тэгснэ яг ингээд яг хөөхөн дээрээ те. Стримээс гадуур болохоор юм тайван гэсэн те. Яг минийх болохоор нэг эсрэгээрээ ер нь тэгж балансалж тэгж ер нь бол тэнцвэржүүлж явдаг тийм хүү юм байна. Таны хувьд манай нэг ойрын хүн өнгөрчихгүй юу? онцоо Тэр өглөө. Тэ
Тэгэд манай жүжигийн сүүлийн тоглолт жүжиг үсэ анхаас ирсэн эмэгтэйгийн сүүлийн тоглолтыг 14 хоног тоглоод 14 дахь тоглолт нөхгүй юу? Харамсалтай тий. Тий. Тэгэхэд би 80 эд удаа гарсан, 80 эд удаа гიშгсэн шатнаасаа ингээд иймхэн шат байгаа шүү дээ, тий. Жижигхэн тацтай. Тэг би ингээ хий гიშгээд тэгэд яг нэг сэтгэл зүй яатсан гэсэн чинь ингээ унж байгаа хгүй юу? Яг ингээл тэгэл төпөл үсрээл тийшээ онцсон. Тэг би бүр ингээд уйлаад амьдрал хийцгүй гэмээр санагдсан шүү дээ. Жүжиглж ийж тий. Тэгэл би шууд ингээл төплөө авч өмсөөл тэгэл үгээ хэлэл явдаг байхгүй юу? Тэгсэн чинь идрмаа яг ингээл за би ямар ч байсан хөдөлгөө их ч унчлаа тий. Их ч өөрөө үйлдэлхийн тэрний л хүлээн ингээл зогсож байгаа байхгүй юу? Тэгэл би төплөө өмсөөл тэгээ яасан гинэ. Ингээл яг нөгөө ингээ явчихж байгаа хөө үзэгчд угаас намайг эвгүйгч унчлаа гэж мэдэж байгаа. Тэгэл би тоглоод ингээл ингэж байгаа л ингээл харсан чинь би яг ийм төплний ингээд помбоо гараад ирсэн. Хавдаад тийм л Шагаа гიშгцсэн биз тий. тий ингээ помбоо гараад ирсэн. Тэгэл би бүжиглж мүжиглээд ингээл хийж дуусаад яслал орох гэсэн чинь гიშгэж чадахгүй болсон. Тэр чинь тэгэхээр нэг би ингээд өөр амьдраад байгаа зү тий. Аа. Тийм үү? Яг нөгөө дүрээрээ ч юм уу тий өвдөөгүй ш. Спорт дээр болохоор тийм бид нөгөө юм адреналин ялгарсан үед халуунтай үед бэрхтлүүд мэдрэгддэг. Тэгээ яг ингээд тэр халуун буух адреналин одоо доошоос унах үед айгүйх мэдрэгддэг гэж ярьдаг. Яг би багштайгаа ярьжсэн баха сая. Тэгсэн чинь за яаж ийн гэд нуцаар ярьсан тэгсэн чинь. За яаж ийн тэгээд одоо гэмтэл бэрхтэл гайгүй юу гэл айгүй намайг асуудаг. Тэгэл багшаа энэ мөр ингээл жоохон өвдсөн байсан байна. Ингээ чинь жижиг сажиг ийм гэмтлүүд байсан гэл тэгээ ярьсан чинь тэгтийн ингээ багшд гэж байгаа. Тэгтийн ерөөсө тоглолтын үед ингээ галзуурчдын хагас галзуурчд болохоор тэр юмнууд тоодгүй. Тэг яг үлрэл дуусаад тоглолт дуусаад ингээл бүх юм байхгүй болоход ингээл хамаг юм чи ингээл ядарснаа хамаг булчин чи ядарснаа мэдрээл чичирдэг. Тэгээ бүр ингээд гэмтлүүд ингээд гарч ирдэг гэдгийг. Тэгэл тоглолт дуусахад тэрнийг мэдрэн тий. Тэгвэл адилхан юм шүү. Харин тийм байна. Таны ярьсныг яг сонсон тэр санаанд орж ирж. Тийм байна. Тэгэхээр тайзны дээр байгаа талбай дээр байгаа бол бас өөр хүн байгаа байхгүй. Өөр тий өөр ундрмаа. Тий. Шал өөр. Тэр бол бүх юм ингээ яатсан ч гэж болно шүү дээ. Тийм бүх хүн намайг ингээ харцсан. Тэгээ би гიშгэж чадаагүй. Тэгээ би чинь хөлөө юу яагаад эмнэлэг дээр очиод тэгээ би гэртээ айгүй удаа хөвцсөн ш. Гიშгэж болохгүй. Тэгтээ яа юм сандаа одоо бодоход супер зөрүүлэлтэй. ингэж ясалчхол амир ингэж мэгч алах гэсэн чинь ингээ бүнхээр чадаагүй. Тэгээ манайхан гарч ирж аваад үзэгчд ч мэдчихэж байгаа юм жаа. Тэрнийг үзэгчд бас шууд мэдчихэж байгаа. Та үнэхээр дайчин юм аа. Үгүй жүжигчин үнэл юу байхгүй тий. Одоо инэдмийн тоглолтын дээр аавыгаа хаалгаанд явуулж байгаа байхгүй юу? Жүжигэн дээрээ юусул яг амьдрал дээр юм уу? Амьдрал дээр хавдрын тэгээд манай нөхөр аваа явж байгаа байхгүй. Намайг тоглолттой юм чинь гээд. Тэгэхэд би тайзан дээр амар ойлсон. Жүжигхийн тундуур. Тий, одоо ч ингээл инэдмийн тоглож байгаа шүү дээ. Инээгээл ингээл те. Тэгж яхад ингээл нулимс урсаад байгаа мөртлөөсөө үгээ хилээ хоолоо молон зүр нулимс нэг урссан ингээл хоолоо сарагдахгүй. Би аавтайгаа би яагаад цуг явж болохгүй үстэй айлынгаа зохин байж гэж бодоход л ингэж байгаа. Гайхалтай. Тий, тэгэхээр чин бид нар яг адилхан байгаа. Өстө хүчтэй сэтгэл зүйн тий. Чи ч тэ тоглолтын дээр бүр бас амар юм байгаагаас шал өөр өгдөг тий. Яа, тэгэж хүмүүс хэлдэг тий. Тий. Тэрнийг тэгтээ хүмүүс ойлгодог. Тэ чамаг жоохон буруугаар ойлгодог гэж магадгүй юм шиг санагдсан. Яг гэвэл айгүй олон хүмүүс ингэ нэг их цантай тийм гэж жоохон инээд ташаа би ярилцлах хөөхтэй ташаа тулчдаг байхгүй. ингээд үү. Тэгэхээр юм комент өгсөн чи ташаа тулчаад нэг аашны тулам шиг юм чинь. Тэр чинь бол ингээд тоглож моглож бас нэг юм нэг суур аваа зогсох гээд шүү дээ тий. Тэр чинь нэг галзуурцал юм явж байгаа. Тэгээ нөгөө ялангуяа энэ жил бид нэр анх удаа багийнхаа төвхөнд ч гэсэн би бас өөрийнхөө хувийн карьерийн хувьд ч гэсэн анх удаа аваргын цувралд гарч ирсэн. Одоо финал гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө хүн бол яалтчгүй бүр ингээд яг хүсээд байгаа мөрөөдөд байгаа амжилт маань яг ингээд одоо аваргын цом маань ингээд харагдахаар бүр улаардаг юм бэл. Айгүйх улаарсан. Гэтэ аль болох зөвөр улаархыг хичээсэн. Тэ ерөөсөө тийм муухагаар биш, буруугаар биш нөгөө. Одоо би ингэж болж шүү дээ, тэ. Айлын тэрийг бэртээ чи тэ хамгийн сайн тоглогч тэр юм байна. Одоо ямар нэгэн тактик явж болно шүү дээ. Тэхгүй байхыг маш их хичээсэн. Яг уу
айгүй их сэтгэл зүгээл ингээл тулаанаа ингээ бэлтэж байгаа юм л тэгэл гол нь зөвхт байх хэрэгтэй. Олон хүүхдүүд харж байгаа. Тэгээд ер нь бол цомоос илүү те үлгэр дүүрэлэл бидний зорилго тэр ийм дуулууртай байдал гэж айгүй их нэгт тавих хичээсэн. Тэгээд гараад ер нь ярилцлага үзэхээр ер нь бол бас айгүй өөр хүн анзаарагдав. Тавширчаад. Тайвширсан үедээ үзэж байгаа шүү дээ тий. Аашны төлөв шиг гэрээ. Тэр ихтэй яг хэлцэлтэй. Аюу нийттэй тэгэл. Яг хоо миний нэг дөрөл юм даа тэгэл тайзан дээр гаргаж байгаа. Сакс тоглож байхдаа л би тэр дөрийг гаргаж чадна. Яг хоо магадгүй олон жил яваа карьер дуусчаар би тийм мэдрэмжийг ч юм уу тийм дүрд орох боломжгүй болчих байх л та. Тэгэхээр тийм яг хоо аль болох л зөвтөл байхыг хичээдэг, зөвтөл тамирч. Манай багшийн л байнга сургадаг юм. Багш тэр анх очсон өдөр л намайг зөвхт тамирчин гэж юу вэ? Зөвхт тамирчин яаж болох вэ? Тэг ингээл мэдээж буруу юм сурцсан байгаа. Тэрийг яаж зөв болох вэ гэж айгүйх ярьдаг. Чиний хамгийн анхны багш аавч нь уу? Тий. Яг тийм. Манай аав. Тэгээд Толгой аавч ярт баяр хүргэмээр санагчлаа манайхаа. хайртай шүү аав ээж. Өстө гоё аав ээж байна. Би ч гэсэн хайртай болчлоо. Тэр hate comment гэснээс ундрагч яг авчихсан юм hate comment толгойн авчихсан юм hate comment байна. Үнэхээр нэг ингэ орцсон. Зөндөл итгэж. За энэс гадна. Тэгээд юу hate comment гэвэл хамгийн сүүл санаж байгаагаар Эпс багтай SJEPS гээд багтай хийсэн цувралын одоо хагас шиг гэдэг баха. Semi finals дээр хийсэн 6 дахь тоглолтын дээр асар hate comment ирсэн. 400 hate comment. Юу хөө? Би үзэж чадаагүй. Би яг энэ жилийн миний стратеги гэсэн болохоор NBA-ийн LeBron-ыг дөрөөс ер нь уцаа хаагаал, сошиал медиагаа хаагаал, нийгмийн сүлжээг орохгүй гэл. Сухантай юм бэ. Тэгэл ер нь бол өөртөөгөө нилээ суус. Тэгээ надад ч гэсэн таалагдсан болохоор тэгээ багийнхантайгаа илүү ажилласан. Бид нар байрлалцсан байсан. Тэгэл өрөөндөө их цаг өнгөрөөн, дэвтэр цаастайгаа их цаг өнгөрөөн. Тэгэл уцаа яшиглуул мэдээж гэр бүлийнхэнтэй ярьж байгаа. Тэгээд доошо цайн дээрээ, хоолн дээрээ багийнхантайгаа айгүйх ярилцдаг. Тэгэл энэ хүн одоо ялангуяа ахнараас айгүйх суралцсан. Ах болохоор ийм учраас ийм шийдвэр гаргах юм шиг талбай дээр. Ийм учраас одоо ярилцлаган дээр нь хүртэл би суралцж байгаа. Ийм учраас ярилцлаган дээр ийм үг ашиглах юм шүү дээ. Тэгээд манай багийн ахлагч Дэлгэрний мах бас ярьж ирсэн юм. Яг миний тэр hate comment-ийн дараа яг 400 hate comment авчиж байгаа байхгүй. Тэгээд би өглөө нь аха ийм юм болчлоо. Та ерөөсөө энэ дэр юу гэж бодож чинь те би багийнхныгаа хагаралтуулахыг юм хийгээгүй. Би ингээд гол нь урамшуулахаар те би ингээд багийнхныгаа ингээд зоригжуулахаар ингээд үг хэлсэн. Та бити буруугаар ойлгоорой гэдгсэн. Тэгээд тэр ярилцлага нь болохоор би нөгөө айгүйх эмоц гаргацсан. Тэгээд нөгөө өмнөх оройн яг тэр ярилцлага яриул эхлээд өмнөх оройн нөгөө нэлийн ер нь бол мяарцсан байсан гэх юм уу? Багаараа бид нар юм мяарцсан байсан. Ингээд хожигдсон байсан болохоор хүнд хожигдол авцсан байсан болохоор тэгээд тэр өмнөх оройн болохоор хэрвээ энэ тоглолтод бид нар хожигдох юм бол бидний үйлрэл дуусна гэж бодож исэн. Тэр нэг юм яг одоо хавцлын ирэг дээр байсан үе болохоор нэлээд хамаг юмаа зориулсан. Тэгээ сэтгэл хөдлөлөө хүртэл тэр хүч чадлаа тэр сэтгэл зүг хүртэл зориулсан болохоор тэр ярилцлаган дээр гарцсан баг. Яг та бүхнийг Сэлэн Бодос багийн тоглогч тултай үзүүлээд байна. Маш хүнд тоглолт байлаа. Өнөөдрийн тоглолт хэр дарамттай тоглолт болж юу толгоос их стресс харагдсан. Багийнхнаараа багш чинь тэгээд энд бид нар өмнө жил бас байсан тэгээд ахад ирэх чинь Game 7 Саксенбургийн хамгийн гоё нэршил. Яг одоо урд харагдж байна. Яг дотор нь яг юу бодогдож байна? Ямар ч дарамт алга, ямар ч дарамт байхгүй. Тэгээд айлт бол дарамт байгаа. Бид нар өмнө энд байсан. Тэгээд ахад байна. Тэгээд хийж чадаагүй ажлаа дуусна гэж бодож байна. Эхний үедээ эхний хавс дээр маш олон оны зүрхтэй дууссан. Хоёрдугаар хавс дээр хэрхэн бага маш сайн авч чадав гэж харж байна. Олон оны гэж бодохгүй байна. Энэ бол дээдлийг semi finals 8 оноо л нэг олон оны гэж бодохгүй байна. Тэгээд гол нь хамгаалалт дээр бид нар сайн ажиллаж орж ирсэн. Тэгээд тэрнийгээр бид нар бас өмнөх 5 дахь тоглолт дээр бид нар айгу бутарсан, хагарсан юм шиг тоглосон. Тэгээд өнөөдөр багаараа бид нар яг нийлсэн юм шиг тоглож чадлаа гэж бодож байна. Өнөөдрийн тоглолтод багийнхнаараа хэр бахарх гэж байна? Тэгээд бид нар ажил дуусаагүй байгаа. Jobs not finished.
бид нар яг өнөөдрийнх шиг наалцсан юм шиг тэр эвсэн 5 алангуй хийн 5 сум шиг бид нар ахиа үргэлжлүүлээд дараагийн тоглолтод дуусна гэж бодож байна. Баярлалаа. 7 дахь тоглолтод нэмжсэн. Баярлалаа. Би алангуй ихийн тэр зүрлэлийг ярьсан. Тэрэн дээр хүмүүс айгүй хэлсэн. Алангуй их мэгч гэх юм одоо юу вэ? Алангуй ихийн 5 сум. Тийм 5 сум. Ийм гахалтай түүгээд шүү дээ Монгол. Нэг нэгээр ингэж үзээд нийлүүлээд ингэж чадахгүй. Иш татаад тэгээд 5 сум шиг бид нар ийм багцарсан сум шиг тоглож чадлаа. Бид нар өмнөх шив бид нар хагарсан аяг шиг байсан. Өнөөдөр бид нар нийлсэн тэр сагсан мөгийг тоглож чадлаа гэдэг санааг хэлсэн байхгүй. Тэгээд манай сурвалжлагч гэдэг баха. Надаас асуулт асууж ирсэн. Хич маань бас яг гоё гэмдэлж асуусан л та. Тэ ингээл би яг санахгүй байх гэхдээ юм дарамт байгаа юу гэдэг дээр би хариулт өгсөн. Тэгээ ямар ч гэсэн би бол тэр үед хойжлаа аваад 3-3 болцсон манайх сэтгэл зүйн давуу талаа авцсан байсан учраас надад ямар ч дарамт байхгүй гэж хэлсэн. Тэгээ эсрэг тал руу жоохон атак хийсэн л юм. Залуу хөлтөл бас алдаа байсан. Тэгэл эсрэг багт дарамт байгаа гэсэн эсрэг баг мэдээж айгу асар том фэн бейстэй байхгүй. Тэгээ 400 хейт комент ирсэн юм. Яг тийм юм яриад алуулсан юм да. Одоо эн чин түүхтэйгээ бас гоё холбож тайлбарлана гэдэг чинь бас залуу та нарын хувьд айгу гоё сэтэл байгаа байхгүй тий. Түүхэн дээр ч биш яг нэг эсрэг баг руугаа атаклсан болохоор эсрэг багийн фэн бейс нь ороод ирсэн юм Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Энд чинь өрсөлдөөн шүү дээ. Та нар ч бол ялагдагчтай байхгүй юу? Бид нар бол үзэгчтэй байхгүй юу? Зүгээр те. Тэгэхээр чи асар том ялгаа байгаа байхгүй юу? Биднэрт бүгд алгадашна. Сайн л уран бүтээл хийж чадах юм бол Яг ялгаад. муу уран бүтээл хийх юм бол 400 байтга бид нар лөө дайрна те. Та нарт бол эсрэг багийн чинь дэмжиж яг нэг би тэгтээ нөгөө тэнцээ спортын нөгөө багууд их нэг сайн хэлж мэдэхгүй л дээ. Тэгэд нэг онгой байдаг үстэй дээр үе. Үхэхтэй нөгөө хөл бөмбөгийн өөрийнхөө нөгөө багаа өөрчлөөд үхэхээс өмнө би ерөөсөө тэр багийн фанат боллоо. Тэдний нэг ч гэсэн фанат өгөх гээд. Яа наач гоё. Наач орц. Тэ тэр чинь аргагүй шүү дээ. Тэгвэл гоё юм биш үү? Бараг та нар тийм комент ирэх тусам нь баярлах юм биш үү? Би 400 өгдөг чинь танах мундаг байсан юм байна. Тийм үү манайхаа? Тийм том сургамжл байсан л та. Тэгэл. Тэгтээ яг хүн ингэдэй. Битгүй. За би нэг сурах гэдэг ч магадгүй зүгээр ингээд нөө тухай үеэсээ болж хүн л юм чинь өвдөн хүн л юм чинь тэ нэг юм хэцүү асуудал тулгарна тэ тэр болгон дээр нөгөө жүжигчтэйг ингээд бид нар тэрэндээ бас жүжигчтэйгээ би уран бүтээлчтэйгээ зоригтой гэж боддог. Төвчээртэй гэж боддог. Тэгтэл жүжиглэл явж байна тэ тэгтэл контентоо хийн тэгтэл ингээд хүмүүс бас нэг уран зориг өгчихгүй л одоо жишээлбэл би нэг юм хүнд асуудал ингэчлээ гэхэд би ингээд бодоол нэрээ тэгэж шийдчих юм байна гэл би танаас асуудаг. За тэрнийг яах вэ? Чи гэрээ тэгвэл яах вэ? За чи яах вэ? Мах уу гэл ингэж л асуудал гараад ирдэг аахгүй шийдэлтэй. Тэгэхэд би ийм стори хиймэр санагддаг аахгүй. Тэ хэцүү байна гэхээсээ илүү тэ боломж зөндөө байгаа шүү гэж бичдэг аахгүй. Тэгэхэд хүн уншихтаа энэ алж байгаа юм байна гэж бодсон шүү дээ тий. Тэгэхэд би алуулсан л гэж байгаа байхгүй. Тэгэхэд би ингээ өөртөө урам зориг өгөхөөс илүү нэр начиг ингээд хөр хим ингээ явж байгаа зөндөл хүн байгаа байхгүй ингээ тий. Тэгэхээр урлагийнхныгаа би бас айгу хэцүү юмны ард хөрхийс минь инээгээд ээж байгааг харахаар нөрөвдөд өгдөө шүү дээ. Таны үзэл бодол бол үнэхээр гайхалтай юм тий. Би бас яг тэгж боддог байхгүй. Одоо тэгж бодсон бүр яг энэ сургамжийн дараа яг манай яг ментор залгаад ингээ зүгээрээ ингээд миний алдааг шууд хэлж өгч байгаа. Эхлээд мэдээж намайг тайвшруулсан. Би ерөөсөө сошиал орог байгаа шүү дээ. Тэгвэл ментор залгаад ингээд 400 коммент байна. Гэтэ хинхэн эсрэг багаас ч юм. Тэгэхээр зүгээр гол нь чи багийнхантайгаа л гоё эвтэй бай. Эн чин танаа баг руу дайрж байгаа хагаралтуулах байгаа тактик. Тэгэхээр эвтэй бай гэсэн. Тэгээд гол миний алдаа нь ер нь бол сагсан бөмбөг тамирчин. Ер нь спортын тамирчид Монголд яг миний бас энэ алдаанаас суралцаасаа гэж хүсэж байгаа. Тэр нь болохоор одоо бид нэр камертай их ажиллаж эхэлж байгаа шүү дээ. Одоо ингээл сагсан бөмбөг одоо залуучуудад 8-1 үзэлттэй байна. Тэгэхээр ингээл тэр хүний ярилцлагыг үзхийг хүснэ. Тэр хүний сэтгэлгээг сонсхийг хүснэ. Тэгмээ тэрэн дээр бас би ямар одоо ялангуяа биеийн хилэмж байх гаргах ёстой юм. Тэг ямар үг ашиглах ёстой юм гэдэг тэр ер нь л айгүй сайн ер нь бол бэлтгэлтэй байх хэрэгтэй юм байна. Тэгвэл гадаадад
Тэгээд бас миний анзаарснаар урлагийнх нь айгүйх тийм бэлтгэлтэй байт юм бэл. Яг ингээд яг зөв үгээ хэлэх, зөв бие хэлэмжээ гаргах. Ялангуяа би тэр нөгөө ярилцлаган дээр би ингээд нүдээ ингээд айгүйх хөдлөгцсөн байхгүй. Ингээд адреналин ялгарсан, амьсгаа давхцсан бүр ингээд зүрхний цохол бүр өндөр дээр ирсэн баг. Би амьдралдаа авч үзээгүй мэдрэмжээ аваад тэр үнэхээр харанхуй нүхээс тэг үнэхээр багаараа тэг эвтэй найртайгаар ингээд гараад чадцсан мэдрэмж авсан болохоор тэг тэр мэдрэмжээ би дарж чадаагүй. Тэгээ бүр ингээд зүгээр зогсож чадахгүй юм шиг амьсгаа. Бас ингээд бас тэрнийг ингээд бас нэг тайвшруулах гэдэг шүү дээ бас тий. Би яг зүгээр яавал үнзий амьсгаа авчихсан болох байсан юм лээ. Тэгээд гоё одоо сурвалжлагч руугаа хараал тий. Жохо инээгээл гоё ингээд харилцаа үсгээл тэгэл гоё юм тайв үгээ хэлсэн бол хүмүүс бол гайгүй хүлээж авах байсан юм шиг л. Тэгээд яг ер нь бол тий ийм одоо 100 бол би энэ дээр айгуу сайн ажиллая гэж боддог. Бүр болов сургалт ч аваад хамаагүй. Тэгээ чи сайн одоо багта сайн тамирчин байх гэж хичээхээ хажуугаар ахаад тэр үзэгчдэд те тэднэрт бас би энэ чинь ямар том сэтгэл вэ? Чи өөрөө тэгж бодсон юм уу? Ээж нь хэлсэн юм уу? Манай ментор хэлсэн юм л та. Манай ментор ингээд та нар ингээд яг шууд суултал хэлж байгаа л та. Ментор болохоор л тэгээд ийм 3 төгснүүдээс хараад ийм сэтгэлгээ өгч байгаа. Тэгээ манай ментор болохоор саксны ментор биш. Ерөөсөө миний personal branding-ийг хариуцдаг, Instagram-ыг хөгжүүлдэг хариуцдаг хүн байхгүй. Тэгээд би бол танаас саксич ойлгохгүй. Тэгээ шууд шулуухан яг шудраг хэлж байгаа. Миний харж байгаа юм, үзэгчдийн харж байгаа нэг юм байна. Чиний биеийн хилэмж, тэгээ сакс ойлгохгүй нэг ээж ч юм уу. Нэг тэг хөгжүүн тэмцэгч ингэж харж байгаа. Тийм. Тэгэхээр чи ингэж хараад үзээрэй. Тэгэхээр энэ дээр чи юм байдаг шүү. Та нар бас аргагүй ийм сургалт авч байгаагүй баг. Тэр сургалт нь юу вэ? Ярилцлага өгөх сургалт гэлөө. Тийм Тийм байна. PR гэсэн байгаа тий. Тийм PR-ийн сургалт та нараас авч байгааг болохоор ингэсэн байгаа. Тэ гоё энэ ассан сэтгэлээрээ явуул надад бол гоё л санагдаж байна тий. Яг л ингээд яг ирч хүчээ ингээд хараад. Гэтэ би чамд нэг арга зааж өгөө. За. Дуртай. Зуртай тий. Одоо нэг тийм гинти ингээд юм болно шүү дээ. Одоо хөөр сэтгэл хөдлөлцөө үед тий. Гонхтайч үед юм уу. Би бол сая хөндлөнгөөс харахад чи зүгээр шууд хэлчих хэвээр юм байна. Одоо ярьцлага авчих ч юм уу тий. Яа бид нэр ингэчлээ тий. Би жоохон яаж магадгүй шүү. Үнэхээр сандраад байна. Гэхдээ миний сэтгэл юм байна гэдгээ тийм үү? Бага байдлаар шууд ингэ гаргачуулах гоё юм шүү. Тийм ээ тий. Тий. Тийм ээ. Нэг гоё арга байна тий. Тий. Тэгэж чи ингээл би сандарч байгаа шүү. Тэ. Миний нүд хаана байгаа гэж би ингээд мэдэхгүй байна тий. Миний хаашаа яваад байгааг мэдэхгүй байна. Гэтэ миний зүрх бол гэл үннээ хэлсэн дэр шүү дээ. Тийм байна. Тийм байна. Гоё. Одоо тэгээд баг хүмүүс ойлгодог болчих واخа. Ийм байна гэдгийг. Тэ. Бараг сургалтаа авсан. Тэгээ бас нөгөө Та дансаа өгч хэдэг. Энэс нэг өгч. Начаа юу гоё чам айгуу гоё харагдчихэв. Нэг Cousins ах өгсөн. Бид нэр манай Demarcus Cousins гэх NBA-ийн хамгийн ер нь бол аягүй супер од Монголд ирсэн. Хамгийн супер од ирсэн. Харин түрүү манайхан шүтээдсэн шүү дээ. Би манайхан миний хажууд байгаагүй бол би зүгээр ямар гоё өнгөтэй хүмүүстэй юм бэл гэж хараад байгаа. Тэгээ 13 ах шиг л байгаа. Тамирчид багийнхаа тамирчид өгсөн. Тэгээд бүг явах болохоор бас Централ телевизийн нэг тий анхаах төгсөн бас. Лейт найт. Анхаа нэг өмсөн зураг яваад л уу тий. Би тэднүүд орсон. Тэгээд дуурайлаад хийчихэл та гэж. Надад чи гоё өөртөө. Надад байгаа. Надад бас өөр юмнууд өгсөн. Яг өгчөл. Надад чи зүгээр хамгийн таалагддаг үгэл өгчих гэж. Окей, ойлголоо. Тэгтээ надад л ийм хөөрхөн мундаг залуучууд дээ шүү дээ. Тэ бүр бахархчлаа. Хэрвээ Монголд биш гадаадын хаа нэгтээ том хотод, том улсад яг энэ карьераараа байсан бол амьдрал ямар байх вэ бэ? Ундрах зэгийн карьер, жүжигчин продюсер манай хүн болохоор юм сагсчин Тэгж бодож ирсэн үү? Ямар гоё байсан бол амьдрал ямар байх вэ? Гоё асуулт. Гэтэ аль нэг улсад уу тий? Том хотод, том улсад тий. том зах зээлтэй. За Японы би лигийг айгүй үзээд судалж байгаа. Тэгээ тамирчдын амьдралын хэм маягийг үздэг. Тэгээ хангамж нь бүр лаг гоё. Спонсорууд бас ороод ирсэн. Тэгээ яг төсөөлвөл бүр миний нэг үзсэн влогон дээр YouTube дээр бүр бейсболын талбай дээр заяа. За. Тэр чинь баг мэдгүй асар том стадиум байсан.
100,000 хүн үзэхээр өстэй. Тэгмээ тэрнийх нь ийм энэхэн болонд нь хөрөх сакснетл бацсан байхгүй. За. Тэгээ тэндээ ингээд хүмүүс үздэг. Тэгээ бүр ингээд 10 11 давхраас үзэж байгаа юм шиг. Би жоохон давсалчиж магадгүй. Гэтэ стадиум чинь бейсболын стадиум чинь асар том шүү дээ. Тэгээ тэндээс хүмүүс үзэж байгааг харангуйд. Тэгээ ингээд лаг том хурц гэрэл асцсан. Тэгэл бүр ингээд тэнд тоглол хөлсмөс алганы хөлсмөс гоож зүгээр. Тэгэл хожиж моожвол тэгэл. Чи гэхдээ яг саксчнаар байх юм бол гэс хангамж мангамж бүр та амар хаус маусанд амьдарч байгаа үстэй яг үдийн насанда. Тэр л миний мөрөдөл. Гэр бүлтэйгээ одоо л яг тийм юм бач. Би бол ингэж бодож байна. Солонгос заяа. Яг ундрмаа 10 хэдэн 10 кино хийсэн. Тэ. Тэгээд ингэж байж байгаа бол Ер нь бол Монголдо бол та A-list-ийн жүжигчин шүү дээ. For sure. A-list For sure. Тэгвэл би ингэж тэ солонгос байх юм бол тэ за мэдээж хамгаалагчтай. Тэ. Тэгээд G Dragon-тэй найз. ёо би G Dragon-ы ч удаан бүх юм үздэг шүү дээ. Ах бол гоё. Тэ. За тэгэл мэдгүй бүх юм хэд дахин илүү байх гэсэн баха. Та жангуун дээр нэг хатан болсон юм шиг. Жангум мангум тоглосон өөрөө кино хийсэн те. Та баг нүрэндээ өөрөө хөрөхгүй юу? Өөрөө гар одоо чи ингэ штэ хараа. Гадаадд Холливуудад ч юм уу солонгосч тэгдэг гэж магадгүй гол дүрийн жүжигчин лөө ерөн жүжигчин лөө 5 секундээс дээш удаа харж болохгүй. Одоо энд ингээд маск тоглож байгаа хүмүүс туслах ажилтнууд ингээл мэдгүй төсөөлгсөн чинь надад бүр амар их юм ярих гэдэг. Нэг тийм эдийн шуналтай болох гэдэг. Тэр чинь гоё шүү дээ. Би өөр өнцгөөс нэг ярьж болох уу? Тэгэж ийм өнцөг орж ирж байна одоо. Түрүүний Японы жишээ шүү дээ. Японы амьдралын жишээ. Тэр бол мөрөөдөл бүр юм дийлүүлв. Бүр юм хийсвэр. Нөгөөд яг бодитоор бодвол Японч асар их хүн байгаа шүү дээ. Тэг өрсөлдөх тэр хүний тоо нэмэгдэж чинь. Тэгмүүд би бас нэг яг бүр нэг доогуур лигм ихтэл баг цалинтай нэг юм дундаж л залуу байх гэсэн баг. Одоо тэр хүн ам цөөтэй манай Монгол улсын нэг давуу тал нь хүн болгонд боломж байгаа байхгүй те хичээхэд. Yes. Тийм үү? Тийм. Бүр асар их боломж байгаа. Асар их боломж. Хүн одоо хүн болго уцаа аваад гоё контент хийж болно те. Хүн болго ингээл Дэмжигчтэй те үзэгчд. тийш би нэрээ тань нэг юм хэлгээд бат яана нэрийг марц. Сая таксигаар ирсэн байхгүй юу? Гэсэн чинь Анон руу явъя гэдгсэн байхгүй би Анон тавилгын дэлгүүр. Би сайн мэдгүй та чиглүүлэл явчихгаа UB Cab дээр. Тэгсэн чинь манай ундрмагийн газар руу ажилтдаг байсан газар руу гэдгсэн байхгүй юу? Тэгсэн чинь тийм би их чинь подкастт орох гэж байна гэдгсэн чинь манай ундрмаа шүү дээ. Би тэр хамт кинонд ингээ ажилтдаг байсан ингээл хамаг дүүхээ яриад. Тийм үү. Тэгэл их хөөрхөн ахын нэр болохоор Б үсгэр гэсэн байсан. Яана би ямар муу. Б үсгэр том битэй юу? Амар том битэй юу? Дүүн жаргалмаа гэсэн. Оо тий. Ахын гэсэн. Тий. Бата. Тийм манай жижиг кинон дээр ямар хөөрхий. Тэр кинон дээр жижиг кинон дээр тоглосон шүү дээ. Тэр кинон дээр тоглосон. Ах нэрээ минь төрхсөн шүү. Яс хөөрхий. Би яг энэ нэрээр орчих. Айгу гоё юм холбогч байгаа мартчихлаа. Сануулаарай манай. Нөгөө нэг юм яг эсрэг сэдв гэдэг яг Монголдо байх нь гоё гэдэг. Тий. Thank you. Монгод ингээд жижигхэн болохоор нэг юм гэр бүсэг байгаа. Надад л тгий санагсан сая ингээл UB Cab ах танил гэл гуруулаа ингээ холбоотой болж болоод гэл би бинтэй амжилт төсөөл гэл ингээл ахын дөө ингэж яриараа гэл зөвлөгөө өгөөл амжилт төсөөл яа. Агуу жижигхэн байгаа байхгүй юу тэгэл. Хий аюу хөөрхийн тулгаа те би бол бүр нөгөө шуналтай авчиж байгаа байхгүй юу? Би сте солонгост ирсэн бол сте нэрэ нэг кино хийхдээ баг 10 кино хийхгүй дээ 2 кино хийчихэл тэргүүрээ амьдраа явж байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр чи гоё мөрөдөж аим гоё. Юм зөв шүү дээ. Зөвхөн тийм үнцэг гаргаж ирсэн. Тийм. Гэтэ яг Тэгэхдээ тийм үнцэг байгаагүй юу? Гадаа дээр явахаар ингээл Монголынхаа гоё хоол молоо санаал. Би чинь тийм гайгүй шүү дээ. Тийм үү? Тий чи би байгаа газараа зохицоо явчихдаг. Лаг зохицоо та. Тийм. Ер нь хит онсон ч хоолын нийт чинь. Таны дуртай ус юу вэ ер нь? Аялахад ч юм уу? Амьдрахад. Амьдрахад бол солонгос юм шиг үү те? Амьдрахад мэдгүй аль би ингээ оцсон газар болгоно энд амьдрал гоё юм ба штэ гэдэг. Тэ
Дэлхийн үнэлтэй та. Австралид очиод энд амьдрал гоё юм биш үү гэснээр дараа нь Японд энд нэр амьдрал гоё юм биш тэгээ явж идэг байхгүй. Гэтэ хаана хэн байна гэдгээс шалтгаалдаг надаа. Тийм. Түүнээс ш адилхан л өндөр байшин байна. Адилхан л ус гол мөрөн байна тий. Yes. Хинтээ Хилэн өөрчлөсөн ш. Түүнээс тэнд хэн байна? Надтай миний найзууд хэн байна тий? Надтай хэн байна гэдгээс 100% санал нэгдэж байна тэнтэй бол. гоё. Хоёлаа л нэр. Битээр ер нь Монголд авах юм байна. Болчихжээ. Битээ болчихжээ. За тэгвэл Монголда байх хүмүүсийн бодос бидний нэг тулгардаг асуудал байдаг. Тэр бол гутал цэвэрхэн байх. Ер нь бол энэ бол амар асуудал гэж одоо магадгүй тулга аюух пүүцтэй байх тий? Бага. Тий. Тэрийг яаж цэвэрлдэг вэ? Ер нь өөрөө цэвэрлэх үү яадаг вэ? Гутал цэвэрлэгэнд өгдөг үү? Би өөрөө л цэвэрлэдэг. Хим цэвэрлэгэнд өгдөг. Тэгэхдээ эрэгтэй хүмүүсийг яг одоо толгойг харж байгаа бодсон чи эрэгтэй хүмүүс гутал матлаас айгүй тосолж арчилдаг тий. Манай бүр цагаан пүүзий бүр цагаан нар хүмүүстэй ш Монголд. Тоос. Цагаан нар нөө. Яа би тэгэхэд цагаан төплөө ингээл шараад тастаад гэж. Би нэг сар өмсөөл мяаруулаад хайчихдээ. Тэгэл. Аав чи гоёор нь төмсөд байх уу? Бүр супер гоёор нөмсч. Би бүр гайхаад идэв шүү дээ. Наа чи бас гоё чанар шүү дээ. Эрэгтэй хүмүүс гутал цэвэрхэн байх гоё. Эрэгтэй хүмүүс гутал гоё гоё харагддаг тий. Яа. Бараг би гутал руу н хар зарим үү? Секс. Чиний гутал нэр ямар гоё өнгө мөнгө нь. Баярлаа. Nike. Nike манахыг ивэнд итгээгүй шүү. Nike надтай хамтраарай гэдэг юм шүү. Nike. За чаленжны хэсэг. Тэр гутал байгаа бүтээгдэхүүнээ онгоолгоод энэгээр ингээд хутлаа цэвэрлэнэ. Тэгээд цэвэрлж байхдаа бас зүгээр цэвэрлэхгүй. Silver. Зааврыг нь ундраач гэсэн ба та тулхтаа заагахгүй. Зааврын уу? Би бараг мэдэн шүү. Тулхтаа юу silver ашиглаж байна. Чи зааврын хэлтэй гоё ярьдаарай. Silver яг энийг бол ашиглаж байгаагүй юм. Одоо ашиглах болж тээ. Тэгэхээр Ашиглачвал баг орчих гоо тий. орчин. Дэлгүүрээр оршууд авах гал удах. Хоёрын уутайгаа энэ илгэн авч байгаа шүү дээ. Илгэн авчураар эхлээд тоосыг нь аваа. Тэрний дараа Эхлээд илгээ алчуураараа тоосон юм өгөх юм уу? тий. За би цүнхээ цэвэрж болох юм уу? Та зүгээ цэвэрлэж болно. Гэхдээ би ер нь бол гутал цэвэрлэжээ. За. Тэгээд юм гутал хүнийг сайхан газар авчдаг шүү дээ. Тий. Тэгээд True. бэлэгдэлтэй байдаг болохоор хоёр надаа бас гутлынхаа түүхийг яхаа. Оо яна энэ уулны явар авир. Олын өөрлөг аралнаа. Гутлахын түүхийг ярих юм уу? Тий. Ер нь түүхтэй гутал авчирсан уу үгүй юу? Би яг түүхтэй авчир гэж хэлээгүй. Би нөгөө энийгээ ойрын үед нэлээ өмсөх болохоор сайхан цэвэрлээд авах гэж бодсон. Энэ гутал бол яг миний ихчээ өгсөн гутал надад өгсөн. Versace. Ихч маань надад маш хайртай. Тэгээ шууд ихч рүүгээ яваад орсон байл яг гоо. Танасаа гоё газруудаар явсан бах тий. Тэгсэн. Айгуу гоё газар. Ер нь гутал хүнийг их гоё газар хүргэдэг гэдэг болохоор нөгөө гоё гутлаа дандаа цэвэрлж харчиж өмсчээ гэж. Манай аав бүр амар түүхийг ярьчих уу. Төхөө. Асах ихч минь асах. Цайгаа асах. Цагаа асгачихоо. Юу? Аав залуудаа нэг эмэгтэйтэй танилцаад ээжтэй танилцаас өмнө. За. Тэгэд нөгөө дээр үуч нөгөө Монгол гэр мөртэй айлууд татсан гэж Монгол нэг айлдчихад тэгсэн нөгөө эмэгтэй нь би шийч идрийг гараа явсан гэсэн. Тэгсэн чи аав орж ирэхэд ингээ готл руу нарсан жоо гот руу шийдсэн. Тэгээ аав ахиж уулзаагүй гэсэн. Тэгээд улаан туг гэж болсон юм шүү дээ. Тэг улаан туг. Тэгэд би төрсөн байдیں۔ Ээжтэй танилцаад гэж. Баярлаа тэр гутланд гэж. Тэгэд тийм цэвэрч юм баггүй юу? Хүний гутал мотал дандаа харж явдаг. Тэгэд хүмүүс за 0 орчод тэрийг босон шүү дээ. Ер нь хүмүүс гэртээ тэгдэг шүү дээ. Тэгээ аав тэрэнд аягүй дургу. Тэгж хэлэхээр яа дээ. Ингээд зүгээр дуугаа явж болохгүй юу? Гэлтэй битгий тэгж хэлж мэлжээ гэд. Чиний гутал ямар төвхтэй? Миний гутал энэ нөгөө саксныхаа бэлтгэл одоо тоглолтондоо өмссөн л гутал авчирсан л да.
бэлтгэлээр өмснө. Тэмцээндээ өмснө. Энийг аав авч өгчсэн. Оо. Аав ер нь надад пүүз аяг авч өгдөг. Гэтэ одоо пүүц чинь ингээл нөгөө загварууд нь ингээл шинэ загвар магвар гэл ингэдэг штэ тий. Аав нь бол бүр сайн мэдгүй. Тийш бүр надаас илүү мэдэж байна. Аав чи миний пүүзний спонсор л доо. Чи Манай сайн ах. Тэгээ копи угаасаа энэ копигийн пүүз. За. Би буруу санаг би энэ буруу санаг бол энэ копи 8. За. За хүрнэ. Тэгээд энэ угаасаа хамгийн итээхэн пүүзнүүдийн нэг. Тэгээд копигийн пүүзэнд ер нь лаггүй өвтөх бит. Тэгээд миний хөл бас яг өөр юм бэл. Би нэг клинингийн пүүз өмссөн чинь. Тэр тэгт загвараасаас л болдог бах. Бид нар багт спонсор болгоод нэг пүүз өгсөн. Тэр надад таараг. Айгу үгүй байсан. Тэгээд яг энэ та нар талбай дээр яг ингээд ижлэхэн пүүз өмсдөг үү? За ер нь багт тэгж хангамж өгдөг. Тэгээд ижлэхэн өмсөд зүүн харагддаг. Тэгин тий? Харагддаг. Яг өрмөц одоо юу гэдэг яг таарс хөлнөд гэж байдаг. Одоо чинь Devin Booker гэх тамирчин байхад тэрний пүүз юм жоохон памбордуу ч юм уу. Тэгээд тэрийг болохоор яг Devin Booker өөрийнхөө хөлн зориулж хийсэн гэдэг ч юм. Зарим тоглогчид ингээд хөлн өндөр нам байдаг. Тэгмүүд үсгийг нь ингэж нэг талын одоо зүүн талын үл нь жоохон намхан бол үсгийг нь өндөр хийдэг ч юм албаар. Хөлөж харуулж тий. Тэр чинь амар чухал. Та нар чинь хөл чинь та нарт хамгийн их үүрэг гүйцэтгэдэг үстэй. Багада дүүтэйгээ цог суучаа гутлаа таслаа сууж идэг санаад орчлоо. Өглөө маргааш хичээлийнхээ гутлыг бэлдээд ингээд таслаа сууж идэг. Вау, гоё юм байна. Энэ хараа Туркийн брэнд ахгүй энэ Silver. Тэгээд Турктэй болохоор 34 жилийн өмнө байгуулагдсан. 34 жил одоо ингээд хүн төрөлхтний гутлыг гоё олгоод тэгээд өөртөө ихтэй алхахад тусалж байгаа юм брэнд. Туркийн брэнд. Монголд орж ирээд 20 жил болсон. Манай юу фильмтэй хамтарч байнга ажилладаг. Тэгээд салооны үйлчлэгийг гэс гэртээ ингээд гутлаа арчаад болоо салонд аваач ч өгөхгүй тий өөрөө гутлаа цэвэрлээл. Гоё илчтэй нэ. Гарын дор гяс гэж байна шүү дээ. Одоо ингээд гяс арчилдаг шүү дээ. Тэгэл энэ үдээсээ угаах юм биш үү? Энэ дээр үдээсээ би угаламжинд очиж хийчих юм байна. Яг чинь угаламжны юм хүн дээр нь ороод алгуулсан байх. Засвар авахгүй байх гэсэн чинь бас гоё өнгө орж шүү. Гоё юм. Чинийх яаж вэ? Минийх гайг өнгө ороод л. Энэ хин артал мартал. Илгийг бас гоё цэвэрлээ. Энэ үү? Тий. Та хевсээ юу гэлээ? Бодонга гэсэн үү? Хевсээ гэсэн. Бодонга манайх нөө хомор ихтэй болохоор аюу амар толд мал барилгах юм биш үү? Тий. Бүх материал дээр ашигладаг. Бүх өнгийг гоё ялах юм шүү дээ. За ингээд байла. Хөөс дарагч. Тэг гоё үнэртэй. Нэг юм бэ. Энэ тэг ганцхан хараа зөвхөн патент нь эднийд өгдөг. Ойны өвчөр хамгаалагдсан. Ийм хоёр талаар авах шүү. Хоёр тал руугаа бүрсгээд. Вау. Гол нь юу юм бэ ингээд 8 9 цаг юм одоо шууд гуталтайгаа явахаар тэнд ингээд юм бактери өмсөх юм лээ. Тэр юм байхгүй болов. Нэг тийм шүр мөрөндөө гişүү. Тийм. Тэг бактери Царараа цаа цаа цаа. Царараа цаа цаа цаа. Тэг манайга өөрөөсөө бас хэрүүлж үзвэл гоё өндөр нь аягүй гоё юм байна. Гоё юм байна. яа баярлаа. За дараагийнхаа яриа руу. Тэр нөгөө нэг манай нөхөр. Оо зэмээ. Тэнийг баах ярьлаа. Хороод ирцээ. Хайнаас орцсон. Сая орж ирсэн. Онгоц бааж ахих хайсан. Бааж харахаар би ингээ хүмш болцдог үлдээ. Тэр нэг манай нөхөр шүү дээ. Амжилт амархан ирдэг үе. Өдөр бүрийн хичээл зүтгэл тууштай байхыг шаарддаг. Тэг бэлтгэл дуустаа гэж анхаарал дуусгахгүй. Бэлтгэлийн дараа харчилгаа амжилтын нэг хэсэг. Silver гарын дор гэлс. Өөрөө аль багт хуваарлагдаад тэгээ ер нь одоо дараа жилийн лифт бид нэр аль өмсгөлтэй харах вэ? Гойсолтой нөө. Миний гэрээ болохоор Сэлэн бодис багтгаа гэхээр нэг жил байсан энэ үйлрэл дуусаад тэгээ тэрийг амжчихсан шинжилээд сунгасан.
Йоо бисээ яна биш нэг фэн болж ирсэн чинь гэж бодлоо шүү. Ашгүй заа. Тэгээд бүр багтайгаа олон жил хамт бай. Тэгээд энэ одоо бид нар Сэлэн Бодонс гээд баг одоо брэнд үүсээд ер нь бол 3 жил болж байгаа. Тэгээд одоо 4 дахь жил рүүгээ орж ийн. Тэгээд ахиад хамтраад 3 жил ажиллахаар болсон. Тэгэхээр би бол азтай яг бүр энэ эхлэхээс нь ингээд одоо лигт орохоос нь эхлээд хамт ингээд босголцоод энэ соёлыг тий спортын соёлыг багийг энэ брендийг үүсгэж явж байгаа. Тэгээд үнэхээр тэрэндээ итгэсэн болохоор тэг илүү бас том алсын хараа бас манай баг арын алба үнэхээр бодож байгаа бид нар ингээд тэрэндээ итгэж байгаа болохоор 3 жилийн ер нь бол гэрээгээ ахаад сунгасан. Тэгэхээр уртын тоглоомд хамт ажилладаг. Ямар гоё. Тэгээд манай баг манаас надад хэлээ. Тэгээ 3 жилийн бас энэ гэрээг бас тий бас миний амьдралаас баталгаажж байгаа те санхүүгийн хувьд ч гэсэн те бас тэжгүй мэдээж би бас нөгөө хэрэг төвхтээр сахилбат алдахгүй л бол манай баг бол үнэхээр те гэрээ контракт дээр супер хариуцлагатай тэгэл үнэхээр тамирчтай цалингийн яг цагт нь болгодог. Тэгэл тамирчдыг гэсэн өсөж хөгжих боломжтой үнэхээр гайхалтай те би бага нэг магтчихвал те тэгээд бас бид нэр яг бас манай брендийг би бас бид нар 3 жил явсны дараа брендээ одоо энийг брендинг үүссэн байгаа шүү дээ. Бодонс гэдэг. Тэгмүүд яг анзаараад дүгнсэн чинь миний өнцгөр бол харахад бид нар Сэлэн Бодонс баг бол айгүй талархдаг. Тэгээ айгүй эерэг, тэгээ хуваалцдаг. Яг тийм 3 том шинж чанар гарч ирсэн. Манай багийн эзэн хүртэл тийм эерэг тэгэл баян ингээл хуваалцж ингэдэг. Манай дасгалжуулагч хүртэл тий манай ингээд тамирчид хүртэл хоорондоо ийм дандаа ахын дүү ингэдэг шүү. Ахын сургаал дүүн сонсдог. Тэгэл бүгдээрээ ийм талархдаг эерэг. Ялангуяа бас нэг жижигхэн түүх ярихад сая Демаркус Казанс ах бас бидний суурийг маш сайн тавьж өгсөн. За. Суурийг бүр бид нар финалийн шатанд гарч ирээд 2 дэх болсон байсан. Тэгээ хасын үлгүүд гээд одоо 20 жилийн түүхтэй Монголын одоо 10 удаагийн авраг багтай таалж байна. Тэгээд бид нар бүгдээрээ сэтгэлээр унсан байсан л та. За. Гэл хожигдчихлоо. Айгу сөрөг болцсон л гэсэн. Тэгсэн чинь бид нар бөөнөр заалан дээр бэлтгэлээ хийхгүй. Тэр бэлтгэлээ болоо тойр суугаад яг овог аймаг шиг тойр сууж байгаа. За, Казанс бид нар таны яриг сонсмоор байна гэд дасгалжуулагч хийсэн чинь Казанс ах болохоор тэр хэлсэн үг үнэхээр гоёсэн. Бид тэрэн дээр болохоор яг миний хэлсэн сая талархал гэдэг үгийг ашигласан байхгүй. Бүгдээрээ энд талархъя. 3 жилийн дотор дээд лигийн аваргын төвшөнд гарч ирнэ гэдэг бол тэгэхээр боломжгүй зүйл шүү. Бүр 10 жилийн тэмцээнд хүртэл аваргын төлөө гарч ирнэ гэдэг чинь хэцүү шүү дээ гэд хэлсэн чинь тэгсэн манай ах нар бүгд дараа нь үг хуваалцаж байгаа байхгүй. Тэгээ бүгд л би талархалтай байгаа. Би багтаа хайртай байгаа. Тэгэл тэр эерэг бүр тэр өрөөний атмосфер бүр супер гоё болсон. Тэгэл үнэхээр бид нартэй ингээл энэ төлөвлөгөө байгаа юм байна да. Энэ багийг яг магадгүй энэ жил бид нар авраг авахгүй байж магадгүй юм байна. Гэтэ бидний суур үнэхээр яг гоё зүйл дээр яг үн цэн дээр алсын хараан дээр ингээд гоё тогтож байгаа юм байна гэж ер нь бодсон. Би бүр огчж ш. Яг хувийнхаа зүгээс яг нэг юм ингээ асууж болох уу? Би тамирчдын санхугаас амар гайхдаг байхгүй юу? Тэгээд нэг юм тамирчин гэхдээ хажуугаар нь ингээд юм ажил хийдэг. Гэтэл лигтээ оролцдог. Хэрэгцүү шүү. Гэхдээ яг тийм тамирчид айгүй олон байгаа надад харагдсан. Яг өөрийнх нь хувьд хажуугаар нь ажил хийдэггүй зөвхөн эсвэл тамирчнаараа явдаггүй. 3 сая хүн ам маань. Ямар гоё асуулт асууж байна те бүр би нэг ярмаар байсан яг энэ сэдвийг. За. Яг би нэг сүүл санхүүч дээр зөвлөгөө авч үзсэн яг мэрэгжлийн санхүүч дээр би ингээ 3 жилийн гэрээ хийчлээ. Надаа ийм дүн ингээ амласан. Тэгээ 3 жилийн хугацаанд би ийм дүнгээр хангагддаг юм байна. Би нэгээ яаж зохицуулах уу гэл очисон. Тэгээд нүд нэгцэн л тээ. Тийм үү. Яг хоо айгу богинохын ярихад мэрэгжлийн тамирч шууд карьер дуусаа шууд дампуурчдаг. Тэгээд боксер ярих юм бол Майк Тайсон ах байна. Хамгийн том жишээ. Үлрэл нь одоо Яна Майк Тайсон маань дампуурч юм уу? Дампуурж исэн гэсэн. Одоо ихтэй гайгүй. Гайгүй. Алдсан. Тэгээд Алн Айверсон байна. Саксны тамирчин. Нэг ярилцлаган дээр би бүр бүргэрийн мөнгөгүй болчлоо. Надад бүргэр өгөөч гэдэг ингээд зодогтой альцсан ярьж ирсэн. Тэгэхээр би бас тэр зам руу явж исэн анзаарсан. Санхүүчтэй очиж манайх үзчихийвэл тэ хэдүүлээ бас тэ зөндөө ингээ анхаарах юм. Ялангуяа санхүү.
Тийм ээ анхаарах юм их юм бэ тий. Хоёр чухал юм байгаа юм байна. Зүгээр яг энгийнээр хэлэх юм бол. За. Нэгдүгээр бид нар эрүүл мэнд бид нар олон жил тоглох хэрэгтэй. Тэгээ биеэ сайн одоо тордох хэрэгтэй. Тэгээд хоёрдугаарт санхүү. Санхүү бид нар баталгаатай үнэхээр санаа зовх юмгүй тий магадгүй хатгаламжтай магадгүй одоо хөрөнгө оруулалт хийцэн тэгээ санаа зовхгүй тэгээ гэр бүл маань сар болгоны орлого cash flow орж ирж явах юм бол миний сэтгэл зүйн 50 гол юм руу л яг үнэ. Тийм бэл. Би яг нэг айгу олон юм ярьцгаал гэхдээ нэг гэрчлэл хийх юм бол би өөрөө өнгөрсөн жил бас 2 жилийн өмнөхөө Казахыг ихний ирдэг өдөр би бас хамаг мөнгө өрчсөн. Өрчлөө аваад. Ямар ч тийм зохицуулт байхгүй. Ахаа дайлаад уу. Би тусдаа гарцсан. За. Тэгээд тусдаа ах ирэхээс өмнө байхгүй юу? За. Ах ирэх гээд идэг. Би ямар ч мөнгөгүй болсон. Байр төрөсөлцөн, байрандаа шалан дээр хөвтцсэн. Яа, бүр хоолж авахгүй бүр ингэ. Тэгээд найз руугаа андаа надаа хоол авт гэж. Би тэр үед айгүй хэцүүсэн. Яг одоо ингэ ярахаар энийг л ярьж илаа юм л та. Сургамж болсон болохоор. Гэтэ бүр тэр үед манай найз бүр үнэхээр инэрэнгүй байсан. Надаа хоол авч өгвөл солонгос бол мах шарж өгвөл би итгэхгүй юм бүр. Энэ хүн намайг яаж ашиглах гэдэг. Юу ч юм өртлөл нэг юм ашиглуулах гал яага ашиглах гэдэг юм. Юу болох гэдэг юм. Тэг бодцсон. Тэгэл манай найз намайг загнаал хоолойд гэртээ харь ээж ав дээр очив. Тэгэл бүр 7 хоног болго ирж хөргөч рүү юм хийж өгч мөгд. Тэгэл би бүр ингээл яа миний би найзгүй яаж яах юм гэ. Тэгээд газан зах ирээд плей-офф эхлээд тэр үеэс эхлээл миний карьер юу нь бол бас эргэж эхлэв. Айгу хүмүүс тэр найзад талархъя. Давхар ажил хийхдээ ямар бодолтой байдаг вэ? Тамирчид. Вау. Тэр жоохон маргаантайхаа давхар ажил Хэцүү. Ер нь Монгол тамирчнаа хийгээл явах ер нь хэцүү юу? Тэр яриул баг нилээх юм ярих баха. Гэтэ богнохноор би хариулвал одоо л ер нь бид нар ийм нөхцөл байдал экосистем үүссэн багаас тэг хангамж сайжраад эхэлсэн болохоор 100% мэрэгжлийн тамирчин гээд багтаа буюу сагсан бөмбөг тоглоод явж болохоор болцсон. Яг уу зарим багууд манд бас тэр тал дээр бас ажиллаад явж байгаа. Манай багийн хувьд тэг хасын үлгүүд багийн хувьд ч гэсэн яг клубын зарчмаараа яваад айгуу сайжраад явж байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань ч гэсэн бас яг 100% сагс руу орвол ээж аав маань ч гэсэн бас бодвол хүүхдүүдээс дэмжүүл. Тэгэхээр сайн дэмжихээр үертэй л гэж хэлмээр. Бодос академик дээр ихэхгүй шүү дээ. Бодос академи хүүхдүүдэд явуулаа. Гэхдээ манайхаа би бас нөгөө гоё талархмаар санагчлаа. Урлаг за спорт урлаг тэ дэмжлэггүйгээр явхад хэцүү байхгүй юу? Тэ за урлаг бол яг бид нар бол ингээд киногоо хийгээд ингээд болгоол ингээл явна тэ. Тэгэхэд спортыг гоё дэмжиж байгаа хувийн хвшлүүдтэй баярлалаа. Хүүхдүүд ажил. Тэ энэ гоё боломжийг бий болгоод нэгдүгээр спортыг дэмжиж байгаа юм тий. Спортыг дэмжснээрээ та нар шиг залуучууд гарч ирж байна. Та нар шиг залуучууд гарч ирснээрээ олон залуучуудын олон хүүхдүүдийн юм гоё мөрөөдөл нь өөрийгөө зөв өөрийгөө төлөвлөх тий ингээ бүх юмыг бий болгоод тэр чинээгээр ингээ хувь хүн хөгжих тусам улс хөгждөг гэж би боддог байхгүй тий. Тэгэхээр энэ боломжоор ингээ зүгээр л нэг саксны баярыг дэмжиж байгаа биш. Бүхэл бүтэн улсынхаа хөгжил залуучуудаа дэмжиж байгаа шүү гэж хэлмээр байгаа байхгүй юу? Та бүр ерөнхийлөгч үгүй гэл. Тэ? Тэгээд ивент яг энийг дэлгүүрлээд ивент тэгчийн гарын бэлгийг өгөөд захианыхаа хэсэг рүү орё. Нэр ойлонтон захиа байгаа. За энэ гой тар байгааз. Ингээ явахаар. Гарын дор гэс гэж шүү дээ. Гарын дор гэс. Тэ энэ силвер хоёлынгийнх нь нөгөө готл цэвэрлсэн. Аавдаа өрөө за. Супер баярлалаа. Отхон дээр. Тий отгоодаа. Отгоодоо. Найзууд нь дараа гэдэг. Энэ айгүй гоё нөгөө готлын өнөр дарагч гоё өнөртэй болгодог зүгээр ингээ хийчихдэг. Хөлс дарагчтай. Энэ хараа илгэн готлын хуу. Өнгө орсон. За ингээд гоё юм дандаа готлны манай бараг 20 жил энэ готлын
бүтээгдэхүүнийг монголчуудаа ингээд санал болгож салааны үйлчлэгийг гэрт авчирсан. Nice. Silver brand. За баярлаа. Гой пүүцтэй. Тэгээд гой тэнцээндээ амжилттай орцоо. Гой байгаарай за. Наа чи гоё яваас зөвхөн. Танаа эмхтэд үч авах байхаа. Тий. Айгу зөвхөн дуртай болж. Наад бэлгч ерөөсө гэрлүүш ороод тарчих юм байна. Вау! Асан гөлгийн бэ? Тань би нэг авах юм уу? Тэгнь. За. Эндээс би биний хаа захиаг сольж юм. За. Тэг солилцсон байгаа те. Би таних юм. Энэ чинийх юм. Тийч би биш. Хоёр хэмнэ гэж уншгаа. Энэ ямар хөөрхий. Баярлалаа солонгоо. За тэгвэл ингэн миний захиа болохоор их ч нэг аюу олон захиаж байгаа байхгүй юу? Өөрийнхөө залуу нас руу. Тэгээд сүүлдээ бүр зарим би чинь баг санахаас санахгүй нөх болсон гэж тэр чинь 20 хэдэн жил. Тэгээ би ээжрээ бичилсэн. Би тэгтээ өөрөө уншааг байгаа. Чи миний ээжи миний 26 наснд бичсэн захиаг уншина. Вау. Юу. Чи 2000 оных юм уу? Тий. Миний охин 2000 он шүү дээ. Тийм үү. Оо. Энэ бол лаг захиа байна те тэгвэл. За та эхэлж унших юм уу? Тэгээ би чинь би хэрэг дуртаагаараа төрлөө уншиж байгаа. Оо бас арай Улаанбаатар хот Монгол улс 2026 оны 5 сарын 16 Бямб гараг. Яасан гоё эхэлж байна. За өөртөө 50 настай чи энэ цагтлыг уншихдаа юу бодох бол гэр бүлчин сайн уу? Хүүхдүүд нь өсөөд өөрсдийнхөө учрыг олцохоос нь тэдний хажууд байж чадсан бол тэр л хамгийн том медальчин шүү. Гэр бүлчин сайн уу? Хүүхдүүд нь өсөөд өөрсдийнхөө учрыг олцохоос нь тэдний хажууд байж чадсан бол тэр л хамгийн том медальчин шүү. Одоо би 26 настай. Монголда сагсан бөмбөг тоглож байна. Алдартай болно гэж биш, баян болно гэж биш. Зүгээр л энэ тоглоомгүй байж чадахгүй болохоор ямар гоё бичсэн. Чадахгүй болохоор тий өглөө эртлэн босно, хүйтэнд дасгал хийн, заримдаа бүгдийг орхимоор санагдана. Хожигдсон тоглолтууд байсан. Хүмүүс итгээгүй үе байсан. Энэ нэг залуу юу хийж чадах юм гэж бодсон хүмүүс ч байсан. Тэдэнд нотолж өгөх гэж биш, өөртөө нотолж өгөхийн тулд үргэлжлүүлсэн юм аа гэж. Яа, өөртөө ингээд нэг үний юм болгон хүний сэтгэлд хүрдэг гэж те яг чи өөрийнхөө ингээд бичгэр гоё. Тоглоомоос авсан зүйл маань медаль биш. Тэвчээр, хариуцлага, дарамтанд орч зогсож чаддаг байдал. 50 настай чи тэр зүйлсийг мартаагүй байх, мартаж чадахгүй ч байхаа. Нэг зүйл хэлье. Талбай дээр ганцаараа зогсож амьсгаагаа авч байх тэр мөчүүд гэ 3 цаг. Тэд бол амьдралын хамгийн шударга рел мөчүүд байсан. Юу ч хурамч биш. Зөвхөн чи бөмбөг тэгээд л бараг болоодоо. Бурхан чамайг хамгаалсан, Монгол чамайг бүтээсэн, үүнийгээ мартаж болохгүй шүү. Хүндэтгсэн 26 настай. Миний никнейм баг. Никнейм чинь топ юм уу? Торуугаас. Би айгу айглар. 26 настай торуугаас. Юуху. Ямар гоё захиа вэ? Чи зөндөө бодож бичсэн үү? Чи зүгээр доторх бодлуудаа бичсэн үү? Зөндөө бодсон. Надаа хизээ гэж хариу өглөө намайг бичээрэй гэж 3-4 хоног бодсон баха. Ааха. Тэгээ бичсэн, тэгэл засуулсан. Зассан. Монгол чамайг бүтээсэн гэж. Яа, та бүр гоё уншчихлаа. Тэгтээ би өөрөө сонссон бүр. Гэхдээ чи гоё бичсэн болоо. Би яг бичгтээ бүр таны хоолойг бүр төсөөлөө бичсэн байхгүй бас. Үгүй юу хөө. Танаар уншвал ингээ бүр бахархаад бүр ингээ. Чи энэ захиагаа 50 настайдаа уншихаар хүүхдүүдтэйгээ суужгаад их нэртэйгээ суужгаад унших нь шүү. Өө. Аа? Баярлаа. Яг амьдаараа бүр таны хоолойгоор бүр яг чихэн дээрээ сонсож бүр шарс босч шүү. Надад ингээ уншсан чинь бүр сэтгэл хөдлөж. За би таныхыг одоо унших уу? Нэг хүний захиа уншихаасаа илүү хүний нөгөө нэг энэ бодол, хүний ертөнцөөр би аялаад байгаа байхгүй тий. 50 настай. За.
Би ээжийн захыг би бас анхны сонсгоч. Тийм үү. За би гоё унших гэж байна. Таны ээжийн 26 настай үртэй гэдэг. Үрдээ гэж юу? Тий. Танд бичсэн гэсэн үг шүү дээ, тий. За. 26 настай бүлтгэрхэн үрдээ гинэ. Сайн байна уу? Хонгорхон охин минь. Аав ээж хоёр нь ажиллаа хийгээд дүүн хичээлдээ яваад амьдралд ажгүй сайхан байна. Миний охины ажил амжилттай юу? Танаахан шинэ уран бүтээлдээ бэлдээд завгүй байна уу? Урлагийн ажил маш их бэлтгэл сургуульд хийж үзэгч түмэнд хүрдэг болохоор миний хөөрхнөө хичээгээрээ амжилт хүсье. Анууны ажил нь сайн бидтэй охин минь ээ. Ядарваа ажил төрлөө зохицуулж бие сайн бодорой гинэ. Зурагтаар танаа тоглолтуудыг үзээд хамт олонтойгоо мөр зэрэгцэж жүжиглэж гавьяа чадвараа хөгжүүлж буйг хараад их хүний хувьд баярлаж биширч ерөө цуунда. Миний охин захиж хэлэх зүйл байна уу? Аав нь ажиллаар очихдаа аваад очноо дандаа хэлж чаддгүй ч үргэлж талархаж бахархаж явдаг шүү аав ээж хоёр нь. За ажилд нь амжилт хүсье, тэрвэн үнсий бүлтэрхэн охиноо санаж байна. Хайрлаж бас хайрлуулж амьдр шүү миний өртөр баяртай ээжээс нь гинэ. Хайрлаж бас хайрлуулж гинэ те. Яа та ойлдоггүй. Ямар гайхалтай хэвчэн бэ. Вау. Яг их хүний хайраар Апс баг. аав нь бичсэн юм уу? Автаа байсан яг аахгүй те. Бистэ ингэ сонсож байгааг мэн те. Яг одоо цаг байгаа юм шиг санагдлаа. Үгүй нэр би захиа бичгтээ ерөөсөө нэг өөрийнхөө юм бодоол те. Тэр тоглолт тэр хөөхөд энэ юу гэд байдаг гэсэн болохоос ээж бичгтээ ээжээр бичүүлсэн чинь ээж яг яжтай аав ээж хоёр нь ажиллаа хийгээл ээж те. Энэ бол яг ээж хүн болчоод бичгээр зэгтлээ. Хүний аав гэж нэр аав ээж гэж те. Би одоо аав болж байгаа л ойлгох. Чи тэгтээ бүр ойлгож явж байгаа юм биш үү? Аав жирдэг илүү их ярилцдаг болчихсон. Аав жиртэйгаа тэгин гэл чинь аюугаа явахгүй. Өнөөдөр толгой аав жиртэйгаа гэр бүлээр хаалт нарна те. Эсвэл бүх юм мэдчихсэн. Би нөгөө тэр ингэж утсан нэг тэмцэн дээр гэр бүлийн ер нь бол нэлээд золиослсон. Ер нь бол хагас галзуурч явж ирсэн гэдэг чинь ер нь бол сагснаас ер нь бодохгүйсэн гэсэн. Тэгэл нэг харьж байгаач мэдхгүй те. Одоо хоол идгээл тэгэхэд чинь би өөрийгөө л тэмцэнтэй би бэлдэж ийн л гэж бодож байгаа шүү дээ хүн те. Тэгэл гэж мэгж бас бодно шүү дээ. Тэгэхэд манай толгой юу хахад. Тэгээ эсгэн хугацаанд хоол байхад нөгөө яг л гэр бүл бодогдвол. Тэгээ манай гэр бүл бүр ингээл ард бүр яг баттаа нэгэл хилцэн надаа. Аав нарын даа, ээж нарын даа. Миний хүү зүгээр уртгаа хийгээ. Чигээр яв. Бүр яг даасан тэгэл бүр ингээл ард яг ингээл бүр бат тэгэл буудалд ингээл миний хүү юу юм жимс идэх үү, ядарч ийн үү, им тариад тгүүлэх үү гэл байнга тгүүлгээл хувцсан руу угааж өгөөл бүр ингээл. Тэгэл яг за би үнэхээр энэ дуусч байгаа л тий. Гой хоол идэл тэн дээрээ бүр ингээл яг хөө тэр үед бол аль эдийн тэр нөгөө хоолт болцсон байх л та энэ бичлэг цэцгтаад миний хэлж байгаа зүйл болохоор баярлаа. За өнөөдөр тий би 3 жилийн гэрээг ингээ хийсэн. Анхад одоо гэр бүлийнхэнтэй сюрприз л хийлгэж байгаа. Тэгээ хэлээд одоо өнгөрсөн хугацаанд маш их талархлаа. Ахаад уурдын 3 жил байна. Ийшээ бас тусалж дэмжээрэй тий бас нэг хамтдаа явцгаая юм байна. Өнгөрсөндөө талархаад тэгээ ирээдүгээ төлөвлөх гэж штэ тий аав ээжтэйгээ. Ямар гоё. Нэг бахан өндөр хүмүүс орхон те өнөөдөр нэг газарлаа ингээд юм өндөр хүмүүснийх гоё ингээд. Тэг би яав өнгөрж байгаа юм шиг хүмүүс сонсч бод. Зүгээр гоё те хүмүүс бас ихэн гэр бүлээр гоё суугаа хоол идэсэ те. Зүгээр хоол идэл. Тэгээ хайртай шүү гэж хэлэх юм бэл. Яасан нэг хүүргийн харц марцсан яг хараа бүр хэлэх юм бэл. За хайртай шүү гэж хэлэн за. Би боддог нэг хэлтүүн бэлээ. Амин сонио. Тэгээ хэлэх юм бэлээ. Бас баярлаа гэж бас хэлэх юм бэл. Нөгөө нөхөө нөгөө бид нар чинь омглоо. За нэг амжилтанд түрээд нэг цом аваад юм уу.
мөнгөтэй болохоор тий. Тэг бодсон байдаг. Ачин хариуд нь тэгээд бодоод байдаг. Тэгтээ нөгөө байнга хэлж чадахгүй тий. Тэгэхээр зүгээр л гоё уцаар яриад хайртай шүү. Тэгээ баярлж явдаг шүү. Ингээл өсгөж өгсөн гэл тэгэж хэлгэн. Хобби. Тий. Одоо монголчуудын нэг тийм юу юм байдаг шүү дээ. Наад чи аюу зөв. Гэтэ залуучууд хэрвээ хэлж чадахгүй бол ингэж болно. Мессеж чигтээ бичиж болно. Тийм. Багаас нэгээр ихлүүлээд тасгачих шүү дээ аав ээжтэй тий. Хайртай шүү аав ээжээрээ би тэр нэг онгой байдаг шүү дээ ягаа. Биш бүр гараад байлоо. Хүүн хайртай шүү ээж гэж ууцсан. Тийм болтол нь хэлэхгүй сургасан байхгүй бүр тий. Манай ээж бол одоо ингэ би ярина штэ. За хөрх ээж нь ээж нь гэдгээр өө ээж нь тэгж гээ. За охин өнөдөр тийм юм даа шүү. За баяртай гэдгээр хайртай шүү ээж нь миний охин хайртай шүү гэж ээж танд. Тэгж сонсох бас айгүй гоё. За зөвхөн яцлаа. Гоё. Би нэг үс чи хоёул нөгөө ингэж суух хэрэгтэй штэ. Манай ээж таны ээж хоёроо яриагаар тэгсэнсээ битээ гинт цалаа ингэсэн хоёлаа. Тэгсэн буцаад Яа. Алуусаа гэдэг хараад алуусаа гэхгүй. би нэг юм нөгөө бүжиж байгаа Монгол бүжиг гараа ингэж харуулахаар ээж дургүйдэг байхгүй юу? Уг нь ингэж бүжигдэх хэрэгтэй байхгүй юу? Ингэж ингээр муу харагдаж байгаа зү. Тэгээ би ганц удаа ингэж мэгцсэн юм дээр ээж доор нь юм бичдэг шүү дээ. Бичлэг тавьчихсан шүү дээ. Тэнгүүт ээж зүгээр зүрх тарцсан байд. Би тэгээд буцаагаад харахаар гараас харуулсан бүжгэлцээ. За, урилгыг маань хурж авч ирсэн. Тулгадаа баярлаа. Манай зочноор үргэлж ингээд ордог ундраагчтай маш их баярлаа. Тэгээд хоёртой ярилцах үнэхээр гоё тухтай байлаа. Хоёрт ч гэсэн тухтай байсан бах тий. Саа гоё. Хоёр тэгээд юм үеийн ялгаа мэдрэгдэж байна уу хоёрт? Гүү штэ. Үеийн ялгаа. Гэтэ надад нэг ийм мэдрэгдээд байна. Ингээд залуучуудтай ярилцах тусам. Манай залуучууд ямар мундаг болж байгаа юм бэ л гэж боддог. Үзэл бодол, хүсэл, мөрөөдөл, тэг хүндэтгэл, хайр бүх юмыг ингээд шингээгээд бүр ингээд тэрнийгээ бас ингээд бусдад түгээх гээд ингээд явж их бүгд тийм байдаг. Ярилцж байгаа зүйл. Тэгэхээр би бахарх чинь Монголынхаа ирээдүйд итгэлтэй байна. Татвар буурах байхаа гэж шал өвдөө. Остер. Бас тэ хайлтаа оруулцантай улс төрлөг татвар яг буурмаар юм шиг санагдлаа шүү дээ. За эпизод 2 явсан. Шүү остер яриа байлаа. Үнэхээр баярлалаа. Энэ фильм биш залуучуудаа бас баярлалаа. Багийнхантаа. Баярлалаа. Тамстай бест маань ёо. Танай сагсны мэдлэгээ чи яадаг лээ? Танай багийнхан юу яаж вэ? Бид нэг ингэсэн шүү ингээл хайн цаг гээл. За ихэд бум.